Сайн байцгаана уу сонсогчдоо Ток подкаст эхлэхэд бэлэн болсон байна. Зочноор Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүүн 2 дугаар төвшний оюутан Холонг урьж оролцсон байна. За сайн байна уу? Өдрийн минь төргий. За сайн байна уу? Өдрийн минь. Урилгыг минь хүлээн авч студид хүрэлцээрсэн маш их баярлалаа. Өрсөнд баярлалаа. За хоёлаа ойрын сониачнаас нь яриад эхлэе гэж бодож байна. Энэ семестр хэдэн гэрдэд үзэж байна? Ер нь хичээлүүд нь хэр байна? Би одоо энэ жил дадлахын 2 гэрдэд асуулаа 4 хичээл нийт үзэж 13 гэрдэд те. Тэгээд хичээл бол гайгүй баг хичээл болохоор ер нь бол 3 өдөрт ингэ шахаад үзэж байгаа болохоор. Одоо нэг семестрийн талтай урчлаа шүү дээ. Шалгалтууд нь хэр байна? Ер нь энэ семестрээс хамгийн таалагдж байгаа хичээл нь ер нь юу вэ? Энэ семестрээс хамгийн таалагдж байгаа хичээл гэвэл радио сэтгүүл зүйн. Тэгээд нэг хамгийн хэцүү хичээл гэвэл UI UX загварчлал гээд ер нь жоохон хэцүү санагдаж байгаа. Энэ жил тэр хичээл дээрээ жоохон шамдъя гэж бодож байна. Одоо семестрийн талтаа орсон юм чинь эхний семестр юу ч ойлгоогүй болохоор хайцсан болохоор одоо сүүлийн семестр л илүү их тэр хичээл рүү толгойд ажиллая гэж бодож байна да. Тэр нь лабтай хичээл үү тий? Тийм, лабын хичээл. За хоёлаа ерөнхийдөө энэ өнөөдрийн маань одоо подкастын чамтай ярилцж байгаа гол зорилго нь одоо өөртөө чинь ярьж үзээгүй хүмүүс бас байгаа. Дээшээ доошоо ч гэдэм үү те курсын ялгаа байгаа. Тэгээд энэ подкастаар дамжуулаад Холон гэдэг хүн ийм хүн юм биш үү гэж тодорхой хэмжээнд мэдэж аваасай. Тэгээд дээрэс нь магадгүй 10 20 жилийн дараа мундаг сэтгүүлччиад эргээд надтай эсэ ярилцлагаа сонсоход би оюутан байхдаа ийм мэдрэмж авч яасан юм байна. Тэгжсэн юм гээд оюутны амьдралаас нь жоохон орж ирээсэй гэж хүсэн учраас ерөөдөө хийж байгаа. Тэгээд ер нь зорилго маань тэр байгаа. За тэгээд унган Улаанбаатарын Холон эсвэл ордог уу? 5 дугаар гэж байна. 5-наас хүртлээ одоо өвөр хангай сантад байсан. Одоо миний нутаг. Тэгээд 5-наас дагаасаа ирээд одоо 1 дугаар ангиасаа эхлэн Улаанбаатарын хотод суурьшсан. Ер нь өвөр хангай сант айгүй цөөхөн хүн хамт юм л шүү дээ. Би яс яг хэлт харж байсан юм а. Тэгээд 4000 км-ийн цаанд өгөл Улаанбаатараас ер нь хэр хол вэ? Гайгүй шүү дээ. Ер нь за би ихтэй нэг амар нарийн ширээ мэдгүй бас нэг амар явж байгаагүй болохоор явсан ч нөгөөгээд машины хар дундаад байж байгаа. Ер нь ингээд 2 миний санджаар нэг за өдрийн талтай гингүүд нэг 1000 2000 за бараг 1000 ч хүрэхгүй хаалаа. Тийм ерөөхдөө гайгүй ойрхон юм шүү дээ. Гайгүй ойрхон. Сүүлд хизээ явж ирсэн бэ? Сая цагаан сараар явж ирсэн. Манайх нөгөө аав оюутлагад ажилладаг. Тэгээд оюутлагаа явж ирсэн болохоор нөгөө цагаан сар магаан сар одоо ер нь баяр төдрүүдийг аав байхгүй өгддөг. Ер нь сүүлийн нэг 2 3 жил аавгүй нэг цагаан сарыг өгсөн юм аа. Тэгээ манайх нөгөө хөдөө гадаа явж удаагүй, нутаг руугаа явж чадаагүй. Аавыг ирэнгүүт л нөгөө 2 жилийн эмээ өвөөтэйгээ очиж золгол зүгээр нэг тийм цомхон болчдөг. Тэгээ энэ жил аавын нөгөө ажил төр ингээд өвлийн нөхцөлд зогсоод тэгээ төсвөн дууссан учраас ингээ аав гэртээ байсан учраас тэгээд хөдөө орон нутаг руугаа явж одоо золголт хийсэн. Тэр нь одоо амар гоё яасан. Хэдэн жилийн дараах гоё цагаан сар болсон юм шүү дээ. Нэгжгэр болсон юм шүү дээ. Одоо нөгөө нэг өмнө говьч элсээр одоо яг бодонгууд л элс бодогддог шүү дээ. Тэнгүүд одоо ховд таравс гэдэг юм уу? Одоо тэрэн шиг өвөр хангаад ямар нэг тийм онцлог байгаа юу? Нутгийн өвөр хангаад за би бас сонсч ирсэнээр ямаагаараа илүү юу лээ амар олон ямаатай гэж сонссон одоо нутгад 21 аймгийн тэгээд ер нь нөгөө өвөр хангахад би яг үнийг хэлэхэд нэг 5-наас тагаасаа ирээл тэгээ нөгөө яг ухаан ороогүй яэсэ гэд тэнцээ нэг эмээ өвөө дээр очиод орон гарan байсан болохоор нэг амар сүртэй мэдхгүй гэхдээ яг ингээд бага насны дурсамжаас бодоход ингээд амар халуун гэсэн мөртлөө ингээд нэг тийм зилүүд гэхэд зилүүд биш тэгээд амар нөгөөгээд өвс нөгөө бургас мургас ихтэй тэгээд яг шуурчдаг, цас оруул орчдөг. Тэгээ амар халуул халчдаг нэг тиймэрхүү юм одоо толгоонд бодогддог. Нэг ойрын хэдэн жил нэг зүгээр ингээ нутагтаа очиход зүгээр буурал очиж ажилласан болохоор нэг амар сүртэйгэл манай юу тийм штэ манай нутаг тийм штэ ийм штэ гэсэн нэг тийм дурсамж нэг их байдгүй гэх юм уу. Яг ухаан ороод ясан үе дээр шууд 100 мундаа зүгээр ингээд хоттой байдаг гэсэн. Яг багтаа л нөгөөгд элен цэмээ дээрээ юу яаж байсан. Очиж исэн бүр ингээд ухаан ороогүй нэг жоохон байх үү те. За 5-наас хүрээдэг ер нь бол ирсэн юм шүү дээ. Тэгэхээр за ер нь багтаа ямар хүүхэд байв? Холон ямар зан чанартай, ямар төлөвтэй ер нь хүүхэд байв? За ингээд миний яг ингээд за цэцэрлэг бага анги тэгээ дунд анги ахлах анги бүгдээрээ өөр зэ. За би харсан ингэ цэцэрлэгтэй за цэцэрлэгийнхаа юг сандгүй байна. Нэг хальт санджаагаар нэг нөгөө адтай чалуудын нэг кино гарч ирсэн шүү дээ. Тэрэн шиг нөгөө хүүхдүүд чинь нэг тийм болно гэж боддог. Тэгэл цэцэрлэгийн хүүхдүүдээр хоёр хоогдаал нэг хоёр талдаа ингэ зогсдог. Тэгэл нэг хоорондоо нэг тийм хөрхөн жижигхэн юмнаас олоод ингэ муудалцаал нэг тэгснээс үлдээ эвлэрч эвлэрэл. Нэг тиймэрхүү юм санаанд ордیں۔ Тэгээ гэртээ болохоор нөгөө
миний нэг тийм суур зан гэх юм уу зан арга шиг нэг тийм зөрүүд ааштай. Тэгээ гэртээ амар нэг тийм ааштай нэг уйлвал ерөөс зогсдоггүй нөгөө хэд маань намаа цагийн чул бүр амар шартаа болохоор аргадтал нь ингээд уйлна гээл нэг 2 3 цаг уйлсан амар шартаа өгдөөсөн. Тэгэл бага ангида юу ягаал сургуульд орж эхлээл амар даруух нам ицсэн. Ерөөсөө ингээд хүүхдүүдтэй юм ярьдаггүй амар ичимхий ер нь уг зан ерөөл нь бол ичимхий 1-р ангид ордог гэсэн үг. Одоо бага ангидаа 1-ээс 5 дахь ангидаа амар ичимхий юм дуурдаггүй ангийнхаа хүүхдүүдийн зарим нэрийг ч мэдгүй нэг багш нар чинь нэг дэвтэр тараагаад өг гэл тэгдэж штэ дөнгөд ингээ харж ярьжсэн мэддэг хүүхдүүдийнхаа ингээд нэрийг өгснөө мэдгүйгээ за чи үлдсэн нэг чигээ нэг хүүхдээ ингээ өгчдөг. Тэгээ тийм л амар даруухан байжснаа гэд яг хоо ганц нэг зүрхний найзтай. Тэгэл тэр найз маань амар экстраверт, би амар ингээд интроверт ичимхий. Би ч ингээд найзтайгаа хүртэл хамгийн сайн найзтайгаа хүртэл ингээд 9 сарын 1 нэр уулзахтай бишүүрхээ личээл ээж хаардаар орш нуугдаал нэг тиймэрхүү хөхтэйсэн. Тэгээд дунд ангитай өстой жинхэнэ задарч эхэлсэн. Нөгөө манай ангийн хүүхдүүд нөгөө эрэгтэй олонтой болохоор нэг октоодаа жоохон ингээд нэг тийм өөрөө мэдлгүй нэг жоохон бүлэгдээд байдэн штэ. Тэгээ гаднах төрхөөр нь өө чи юм штэ өө чи тийм штэ тэгснэ ингээ юм хумын ав зүхтааж мухтаагаал тийм байдэн штэ. Дүнгүүд би тэрнтэй тэмцхийн тулд ингээд жоохон ингээд задраад тэгтээ ингээ задрахтаа жоохон ингээд атманаар задарч эхэлсэн юм уу. Нэг хөвгүүд зодтолтгоор задарч эхлээл тэгснэ ингээл хөвгүүдтэйгээ нөгөө зодтолтож алалцсан нэг 10 жилдээ тиймэр хүүхдүүд байдэн штэ. Нэг хөвгүүдтэй алалцаал ингээл явдаг. Би ихтэй тийм хөвгүүдтэйг нэг тийм алалцдаг. Гэтэ октоодтойгоо нэг сүртэй хэрэлдээд байдаггүй. Би яг ч юм нэг тийм дээрээ нэг ахтай тэгснэ ингээд үеэл ах нар олонтой болохоор нэг тийм ах нартайгаа зүгээр ингээд өөрийгөө илэрхийлээд харьцаж чаддаг. Октоодтай нэг эмэгтэй дүүтэй мөртлөө нэг ихчмэгч нэг ер нь эмэгтэйнтэй нэг тийм яаж харьцаж чаддаггүй. Өөрийнхөө зүгээр нэг юм болгоомжлоод харьцдаг. Тэгээд ер нь эрэгтэйчүүдийг амар муудалцаж алалцдаг байсан. Гэтэ нэг хаа очиж зөв зүгээр байгаа хөтөг. Хөө чи мөнгөөг. Хөө инг тэг гэдэггүй байсан. Зүгээр ингээд намайг үдэнгүүт би эргүүлээл ингээд өдөөл араас нь хөөж мөгөөл хөвгүүч нэг тоглолттой штэ. Тэгэж тоглосноо нөгөө манай ангийн хөвгүүдийг юм уу эсвэл нэгнийг дээрлэхэд байвал амар очиж өмөрч басна гэх тийм зотлогддог байсан. Тэгэл за ахлах анги дараагийн юун дээр ахаа одоо шууд ирчихв. Болно. Ахлах ангидаа болохоор би нөгөө нэгээс 8 дугаар анги хүртлээ 104 дугаар суралт байсан байхгүй юу. Тэгээд манай доотлолт одоо ерөнхий боловсролын 151 лаборатори сургууль гэж шинээр нээгдээд тэгээд тийшээгээ бүүнээ ингээд шилжижсэн. Нэг найзуудаараа. Тэгэл тийшээ орж ирэл би ганцхан ингээд нэг ангид очиод өссөн штэ 8 дугаар анги хүртлээ. Тэнгүүд би бүх юмаа тэр зүйлээр төрсөөлөө штэ. За хөвгүүд нь ингэж үддэг, октод нь ийм хэрэгүүлж заагаа, хөвгүүд нь ингэж намайг ингэж үднэ. Одоо тийм байхгүйгээр би ингээд амар анханасаа амар өөрийгөө хүчрэхийг ерөөсөө хүн амьтанд дээрлэхүүлэхгүй нэг тийм ингээд авраатай орё гэж бодоод орсон чинь шал өөрөөсөн. Нэг манай ангийнхан амар даруухан тэгэл баг ингээд юу ч дуурдгүй зөө хичээлийн үеэр ингээд юм хүмчгээл хүүхдүүд чинь тоглож моглол ингээд буучсан штэ. Манайхан ерөөсөө юм байдаггүй байсан. Тэгэл би би ямар сонин өөр нөхцөлд ороод ирвэ гэл байжснаа тийшээ дундаа уусаар байгаад өөрөө нэг тийм одоо том болооч тэр эмэгтэйлэг гормон олж аваад тэр нөгөө зодоонч нэг амар хаалны хүүхд маань алга болоод амар эмэгтэйлэг болсон гэх юм уу. Тэгээ нэг тийм эмэгтэйлэг болоод төгссөн 12 дараа ингээ. Ер нь хизэнээс хэдгээр ангитаач хийдэм үү сэтгүүл чирэг сурыг гэж бодсон бэ? Би ерөөсөө сэтгүүлчийн анги ерөөсөө бодож байгаагүй. Ерөөсөө бодож байгаагүй зүйл заяа. Яг 12 дугаар ангид манай одоо хөгжмийн багш нөгөө камер аваад ингээд сэтгүүл мэтгүүл хийдэг гэсэн манай ангийн хүүхдүүдээс авдаг гэсэн. Тэнгүүт би ерөөсөө нэг тийм юу яана сэтгүүлч мэтгүүлч юм ерөөсөө боддоггүй. Би ерөөсөө яг жүжигчин болъё гэд бодсон байсан. Тэгээ ингээд ээш өгөөл ээжтэй ороод ингээд сүйст ингээд юу орж явахтаа амар эргэлзээд жүжигчний юугаар орж явахтаа за яг ихний ингээд шатандаа тэмцээл ясч амар ингээд энэ яг би яг явахгүй мөн үү гэд хүн болго ингээд зүгээр ингээд сошиалоор ингээд яваад кино тоглож байхад би тэгээ заавал суран байран тэгэл 4 жил явсан байран ингээд орхон зөв би зүгээр ингээд сошиал контентаа илүү хөгжүүлээд явбал кино тоглох боломжтой юм шүүгээ амар эргэлзэж гинт эргэлзээл амар удаа эргэлзсэн маа ээшээс цаашаа ингээд эргэлзэж гисэн байхгүй ээш өгөхөөс өмнө найзуудтайгаа хүртэл ярилцаал би яг жүжигчнэр явах уу яах уу би өөр яг ямар мэрэгжил байна гэ бүгдийг судлаад тэгэл яг за яваасаа 2 дугаар шатандаа нэг тэмцээг хүсэлгүй байсан ч юм уу яг хүмүүс чинь амар ингээ бэлдээл олон өнөр дайчлаа тэгсэн чинь би яг өмнөх өдөр нь зүгээр ингээд ягт үлгэр чэжилж мэжлээл яг хөө тэр нь их амар сүртэй болоо гэж би зүгээр асуултуудаа жоохон гацаад нэг мэдгүй юм асуугаал
За угаас ударсан байна гэд тэмцээгүү. Тэгээд за угаасаа би жүжигчнэр ингээ угаасаа явах тавилангүй би угаасаа миний хувь тавилан юм байна. Амар тийм одоо. Тэгээд байж байгаад юу яа. За юу өөр мэрэгчлэр орё. Ер нь өөр мэрэгжил сонирхож үзье гоё давхар мэрэгжилтэй болъё гэд. Тэгээ яж хаад нөгөө мобис, шүтис мөтисийн нөгөө бүртгэлч амар их тактичтэй штэ. Дүнгүүд би нөгөө сүйсээ хөдөлж байгаа тэрэндээ бүртгүүлж чадаагүй. Тэгээд за яах вэ гэж гэрийнхэнтэйгээ ярилцж байгаа. Агаа нэг мандах руу орох гэжснаа агаа нэг хүмүүлэгийн сургууль байдаг штэ. Агаанд тийш яваад нэг дотор нь ингээ мэрэгжил сонголт болж байгаа гэж чинь тийш очиод уулзах гээд. Тэгээ орсон чинь надад хамгийн түрүүнд ингээд нүдэнд яасан туссан юм аялал зуучлал. Тэгээ би өөрөө маркетинг бодож байгаа байхгүй юу. За маркетингаар сошиал талдаа илүү болохоор яг надтай ойролцоо юм баг гэж бодоод маркетинг. Тэгээд явж бодоогүй сэтгүүл зүй харагдаад. Тэгээ ингээд хүү гэж ээж намд явжсан байхгүй юу. Тэгэл ээжтэй ээж би сэтгүүл зүй рүү очиод нэг уулзаад үзэх хөөөр. Тэгээ миний охин чи өөрөө мэдгэл. Тэгээ очиод уулзаад Оюнбатаг шахаад за ингээ манай сэтгүүл зүй ингэдгээ олон талаар хувирж болно, маркетингаар хувирж болно, чи сошиал контент хийн, зураг дарна гэл яг бүгдээрээ миний сонирхол байгаа. Яг хүсчихсэн зүйлс байгаад тэгээд маркетинг дээр очиж уулзсан чи би өөрөө математиктад орго. Ер нь математик, физикийн талдаа орго. Тэгээд аялал зурчлал дээр очиж үзсэн чи бас дэжгүй. Тэгээд би амар эргэжж гал ээж за чи өөрөө шийд ямар энэ надад бол аялал зурчлал зүгээр энэ чиг сэтгүүлээр ямар энэ бодож гоод ямартай ч нөгөө юу лээ бас нэг шалгалт өгдөө штэ эсэ бичээд тэрийг нь ямартай ч бичээ явуулсан. Тэгээ яах вэ хөөгээ бодож гоод надад тэнцэн хариу ирээд тэгэл за би ер нь байлээ. Би сэтгүүлээр л явах юм байна. Би сэтгүүлч болчихъя гэд. Тэгээ шууд орж ирсэн. Яг шууд тэр доройг бодож байгаа л ирээдүгөө бас бодож байгаа шүү дээ. За би сэтгүүлээр явуул ямар уу гэж бүгдийг судалж үзэж байгаа л орж ирсэн. За миний ер нь асуух гэсэн асуултыг ерөнхийдөө бодоод хариулчихлаа шүү. За тэгээд ер нь оюутан болж эхлээд юу шал өөр байв? Тэгээ 10 жилээс юу өөр байв? Тэр талаараа. Би яг ингэ оюутан болох нэг эхний 3-7 хоног амар сандарчсан. Яг шинэ орчин ямар ч хүүхдүүд таних байгаа штэ. Би нөгөө 150 өрөө шилжихтэй найзуудаараа шилжсэн болохоор арай амар байсан. Тэнгүүд би ингэ ганцаараа ингэ оюутан болох гол орж ирэл эхний дэ орно амар төгшөлттэй гэл байжсна. Яг оюутан болоо орж ирсэн хичээл амар санагдсан заяа. Би ингэ хичээл сонголттой яж хаад нэг өдөр нэг пар, нэг өдөр 2 3 пар нэг дундаа завсартай ч юм уу. Тэгээ эхний нэгдэг өдөр би эхний нэг цаг бүр эхний нэг пар 8:40-оос нэг л партай. Тэгэл өглөө амар догдолч чаал нэг амар гой дээрээ тавиал очиод нэг суулаа цаг 30 минут суулаа тэгэл гарч ирэл тарна гэсэн чи амар юугаа санагдсан. Хичээл чинь өглөө 8-аас нэг 11 миг хүртэл ордон штэ. Яг тэрнгээрээ ингэ бодоод төсөөлсөн ягаад ч юм. Тэгээ тэрнгээрээ бодоод төсөөлсөн байгаад яг харин гэсэн чи юугаа санагдаад найзтай болов. Би эхний хэдэн хоног ингэ найзтай болохыг амар өсөө ядчил ингэ хамтдаа төөрөө явж байвал гоё штэ. Тэгэл ингэ амар хэцүү гал эхний 3-7 хоног ер нь бол уучраа олоогүй. За ингэ амар шантарч гал оюутан чи юм байд юм уу гэд нөгөө 10 жил чи өнгөд оюутан их чахнаар амар гоё юм ярьдэн штэ. Ангиар гоё бөөндөө гардаг, уц муцаа ламбаардаа тавьдаг ч гэх. Тэгснэ юу ч хичээл юу ч үгээгүй ах чи ингээ бөөндөө цуглараад гоё тоглодог, гадуур гардаг, ингэдэг тэгдэг, их юм үздэг гэд. Тиймэрхүү бодсон байсан чи эхний 3-7 хоног би бүр гээд шал өөрөөсөн шүү дээ бүр. Өөр ийм байт юм. Тэгэл өөрийгөө тайвшруулаад заавалаа чи эхний нэг сар л болчвол гээл найзтай болчвол тэгэл бүх юм гоё мой гээл. Тэгээд орж ирснээ би ингээд яг өөрийнхөө ангийнхаа хүүхдүүдтэй биш 4-р курсынхандаа шууд нийлж эхэлсэн. Яг 1-р курсын өөрийнхөө үеийн хүүхдүүдтэй нийлэхээр тэр чинь шууд орж ирээд ингээд нэгнтэйгээ найзалсан. Тэр фракц дундаас би ингээд яг орж нийлэхээр амар хэцүү санагдаад тэгээд дээрээс нь баха октод болохоор би нөгөө эмэгтэйчүүдээс нэг жоох айдаг гэсэн шүү дээ. Яг тийм болохоор за ер нь бол хэдөө гэл. Тэгээд яаж явж байгаа юм аа 4-р курсынхантайгаа нийлээд тэгээд тэр чигтээ бүр ингээд яг миний 1-р курс болохоор 1-р курсынхантай яг төсөөлсөж яг каракеж маракедаал өдөржингөө гээд нэг өрөө нэг ангид ингээд тоглож моглоод хөзөр тоглоод тэгээд бөөндөө нэг касеплал ингээд би өстө ингэжсэн тэгжсэн би өстө ингэсэн миний үерхэл тийм байсан манай экс тийм байсан гэл баахан нэг тиймэрхүү өгөөд юм болж байсан. 1-р курс бол ер нь 4-р курсынхантай амар нэг тийм гоё өнгөрсөн. 1-р курс бол ер нь гоё. Эхний яг тэр сарын хугацаа дуусаад ер нь бол ингээд нийлж хэлсэн юм биш үү? Үеийнхэнтэй нийлэх. Одоо ер нь ямар хөө байгаа вэ? Одоо сайн найзууд. Одоо ер нь найзууд явд ямар хөө байгаа вэ? За яг
2 дугаар курс дээр орчихсон чи би нөгөө 4 дугаар курсынхантай илүү нийсэн болохоор жоохон ингээд хил амнаад дээр их байсан. Тэгээ би өөр 1 дугаар курстэй бас нэг хүнтэй үерхэд авсан болохоор тэрний талаар амар их миний ингээд хүн болгоны аманд нэг би ингээд яваад байгаа юм шиг санагдаад миний араар ингээд нэг юм яриад байгаа юм шиг санагдсан. Хүн орж ирсэн надаас ингэ сонсог үрнэ. Өө чи нэрээ тэгсэн гэлөө. Өө чи нэрээ тэнтэй уярч байгаа гэлөө. Чи нэрээ 4 дугаар курсын тэнэлд юм билээ ш. Тэ чам хулан гэдэг тэ гингүүд яг ингэ миний талаар ингэ хүмүүс ярьсан гэдэг тийм ойлгомжтой байгаадсан байхгүй юу. Тэгээ яг орж ирсэн чинь 1 дугаар курс амар гоё байсан хэрнээ яг 2 дугаар семестрийн эхний улирал надад жоохон хэцүү байсан. Жоо хүн амьтны хил аманд өртөгдгөөд дээрэс нь нөгөө хүнээсээ гээд үерчээс хүнээсээ салтсан тэр сэтгэл зүй дээрэс нь ингээд жоохон ингээд найзууд тал дээр гэвэл жоохон ингээд би өөрийгөө олж нэг юм ч юм уу би жоохон өөрийгөө хаацсандаа жоохон юм байсан. За эднэр миний талаар юу ч сонирхох вэ дээ. За эднэр ч миний талаар ямар чамаатай вэ дээ гэж бодоод жоохон өөрийгөө ингээд хаагаад ихэлсэн. Жоохон ингээд за яг ярил нэг сэтгэл готролын нэг тийм минималист яг сэтгэл готрол гэхгүй дээ баг ингэ сэтгэл зүйн жоохон доголдолтой яг эхний семестр өнгөрсөн. Тэгээ яг азарч юм яг ингэ юу ажилд орж эхлээд тэгээ жоохон завгүй байсан учраас би бүр ингэ тэр чихтэй юунаас хөндөрсөн. Сургуулиасаа хөндөрсөн юм уу? Хичээлдээ ирээл зүгээр хичээл хийгээл тардаг, хичээлдээ ирээл хичээлдээ тардаг. Тэгээд ажил руугаа юм бол яарчаад байдаг болсон. Тэгээ ингэ надтай энэ нээлж байгаа би ингээ 1 дугаар курсээс ямар ч гэсэн ингээ найзтай болцсон заяагаас найзтай болох нь тодорхой. Тэгээд тэд нар маань ч гэсэн бас дараахан тэгэл хичээл дээрэл бөөндөө хичээл дээр ингээ бахан юм яриад өөр зохиолсон нэг хэдийн юм яриад тэгэл тардаг. Тэгээд тийм байжгаад яг 2 дугаар курсын ингээ одоо сүүлийн семестртээ явж байна. Яг ангиараа нэг гоё ингээ нийлдэг болсон чи яг жинхэнэ оюутан насыг яг мэдэрч байгаа юм шиг одоо санагдаж байгаа. Би чи ингээл за ангийнхантайгаа нийлэх юм. За энэ худлаа охтоо бахан октод байсан болохоор нэг октод чи нэгнээсээ нэг тийм за чи ингэхүү тэгхүү ингээд нөгөөт нь үгүй гингүүд гуйдаггүй штэ. За гингүүд за гэвэл осоо үгүй гингүүд октод чинь хүчилж чаддгүй. За тэгээ за хамт тоолдгоо. Найз тийм ч та. За тэгвэл яах вэ гэж бүүндээ тэгээ өнгөрчөөд байдаг. Яг нийлэгсэн боловч тэгээ манай ингээд нэг хөвгөө орж ирээд амар нэг тийм коллектив болоод байгаа юм. Яг жинхэнэ ингээд 10 жилдээ хүсдэг байсан оюутны амьдралаар одоо яг амьдарч эхэлж байгаа. Гоё тоглоё гэвэл ангийнханаар гоё тоглоё гэвэл тоглолцдог, гарыг гэвэл гарчдаг. Тэгээ бөөндөө амар гоё Windows-ийн зөрүүтэй тэгснэл хэтэл гоё ингээ тэгээ гэж явж байгаа амар гоё санагдаж байгаа. Одоо жинхэнэ яг оюутан насаа мэдэрч байгаа юм шиг санагдаж байгаа. Одоо наслыг мэдэрч байгаа юм шиг санагдаж байна тий. За чи миний асуултыг амар алгаж яриалаа. Зүрс. Заавал жаарэ. За ангийн найзууд гэд ярьсных шууд хоёлаа. Хулан ер нь одоо 10 жилдээ найзалж байсан найзууд нь одоо ер нь байдаг эсвэл оюутан ангийнхтай ингээд явцсан уу яг оюутан болохоор нөгөө зам замаа хөөгд гэдэг штэ тэгээд ер нь 10 жилийн найзууд жоохон найзууд биш болчдөг ч юм уу яг холбоог удаждаг ер нь тэр асуудал тэр хэр байгаа вэ? Тэр асуудалд бол эхэндээ бол санал нийлдэггүй байсан. Гэсэн чинь одоо одохны миний 10 жилийн найзуудаас за яг сайн найз гэвэл одоо ганц л үлдсэн байна. Яг найз майз гингүүд бас нэг хөргөн нэг зүгээр Windows-ийн зөрүүтэй нэг хэдэн хүмүүс байгаа. Тэнгүүд за би 10 жилдээ ямар ч сан дөрүүлээ нийлдэг байсан. Сүүлд хожуу нийлсэн. Би нэг хүнтэй чи найзалж гаал нэг яг 151 дөрөв шилцсэн гингүүд хүмүүс ч ингэж ихэндээ найзалж үзчихэл за энэ миний vibe нийлэх хүн биш вэ гэж нэг болчиход байдсан шүү дээ. Тиймэрхүү юмар их явж байгаад яг 11 дугаар ангийн нэг сүүлийн нэг одоо улирлаас нэг найзуудтайгаа нийлж эхэлсэн гэх юм уу. Тэгээ яг дөрүүлээ гоё нийлээд эхэлсэн. Тэгээ тэр нь ер нь 10 жилийн яг тэр найзууд маань ер нь миний турсамжид амар үлдсэн хүмүүс аахгүй юу. Яг ингэж бөөндөө яг 12 дугаар ангид орсон Ешт бэлдэн гээд тэгээд Монгол улсын сонгон гээл манай ангиас 4 хүн хүүхэд байдаг. Нөгөө ангиас амар олон хүүхэд авчих. Манай ангиас 4 хүүхэд тэгсэн чинь манай 4 найз байх жишээний. Тэгэл тэр дээрээ за хэдүүлээ амар их мөнгө өрөөд байна гэж хүүхдүүд амар их мөнгө өрдөн штэ. Еш мэш хөнгөд орой олцлаад амар их мөнгө өрөөд байна хэдүүлээ юу яа нэг хүмүүсийн зүгээр хоол хийж ирээ. Ажлын 5 хоногийн за дөрүүлээ нийлтэмж 4 хоног хэдүүлээ ээлжилжээр ингэж хоол игээд үлдсний хоногт нь хэдүүлээ мөнгөөр гоё юм авч игээд тэгээ ештэй бэлтжээгээд тэгэл эхний өдөр нь за би маргааш хоол хийж ирээ гэж өглөө бүр ингэж 6-аас болсоод хоол мол айгээл өчигдөр шөнө нөгөө мах цахаа хамаг юм бэлдээд хончин тэгээ өглөөгөө будаа мудаага агшаагаал нөгөөдгөө будаа тавар хийж ирээл зарим нь өчигдөр одоо юу гэдэг
борцог сквал бялгон мэл юу яа тий салаад малаад авсан байл тэрийгээ авчирч хийж мэгээл амар гоё. Тэгэл за би та нарт маргааш ямар хоол идэх юм бид нар гоё хорчмол идмээр байна гэвэл за би тэгвэл хорчмол хийж өгье. Би бөгөө цөв өгмөр байна гэвэл ямар ядаргаатай. Үгүй би ерөөсө тэгж чадахгүй гэж тэгж хэлсэн нь л маргааш гоё цөв хийж ирдэг. Тийм амар гоё коллектив. Тэгснээ яэштэй гингүүд манай найзууд за яг нэг найз маань яг ангахаар гээд физик мицик юу сонгоод авсан. Үлдсэн 3 найз маань болохоор монгол хэл нийгэм суурь талдаа илүү явна гээд. Тэг яг тийм югаас тийм хичээлээр сонгоцсон байгаа учраас бөөндөө ингээд текст одоо юу 2008-аас одоо 2025 24 оны хүртэл ингээд яшиг бэлддэг. Бөөндөө ингээд дугуйл суугаад бөөндөө ингээд тойрц суугаад яшиг бэлдээл. За одоо би чамаас асууя. Одоо тэр гэж юу вэ? Тэр гэж юу вэ? За зөв хариулт үгүй начин биш гэж бүгдийг ингээд цээжлээл амар гоё ер нь монгол хэлний сонгондоо хүртэл ингээд за ингээд энэ зөв энэ буруу. За энэ хэл зүг чинь энийг мутгатай. Тэгснээ хэл зүйчсэн утга зүйцсэн гэвэл үгүй эн чинь ийм эн чинь тийм гэл хоорондоо яг тиймэрхүү талаараа гэл хэрэлдэж мэрэлдээл хичээлийн талаар хэрэлдээл тэгснээ одоо бөөндөө ингээл хичээл юу хоол хийгээл ерөөсөн мөнгө өрөхгүй гэсэн байгаа штэ. Дөнгөд орой хичээлээс тараад за хэдүүлээ зарим авч идэх. За хэдүүлээ ингэхгүй тэггүй өнгөхгүй гэснээр ээж авраа бүгд цавцтаад ээж надаа ингээд нэг 5,000 төгрөг өчөөч гээл яах чагаа гингүүд харин хичээлтэй холбогдолтой гэвэл ямар ядаргаатай юм бэ бүр байг мөнгө авчихаа гэж бөөндөө ингээд заинуулаад ингээд юм авч иддэг. Тэгснээ ингээд нэгнийхаараа амар их явдаг, нэгнийдээ очиод хоол хийдэг. Тэгснээ бас гадуур амар их гардаг. За хэдүүлээ гоё дэлгүүр хийсэй тэхөө гэл ингээд тгий гэл амар их явдаг гэсэн. Ер нь 10 жилийн найзууд маань амар дурсан ч те. Тэгээд ер нь 2 дугаар курсээс эхлээд ер нь ингээд жоохон бутарч эхэлсэн гэх юм уу. Жоохон ингээд би холдвол нэг сэтгэл холддог молдог гэдэг ч үлээ. Тэр бас найзууд дээр бас нөлөөлдөг юм шиг санагдсан. Яг хол аваад эхлэнгүүд бүгдээрээ биенийхээ зангийг ойлгоцсон байгаа шүү дээ. Тэнгүүд хол байгаад эхлэнгүүд жоохон зангийг ойлгохгүй байгаа болчтой юм лээ. Яг ярилцаж уулзахгүй болохоор тийм ярилцаж уулзахгүй болохоор жоохон хэцүү. Яг одоо ингэ чи уралцсан байвал би ингээл очил зан арга шингийн олоол ингээл явна шүү дээ. Тэнгүүд хол байгаад эхлэнгүүд улам нөгөө ч сошиалын цаанаас ингэж дайраад нөгөө зангаа бүр ингэ дэвэргэсээр байгаад тэгээ ер нь одоо манай найзууд яг тэр дундаас нэг найз мал одоо надтай найз хэвээрээ үлдэж байна. Нөгөө хоёртой бүр холбоогүй гэсэн үг тийм. Холбоогүй болсон муудалцаа найз. Нөгөө хоёр нь хоорондоо холбоотой болов уу? Үгүй тийм. Ер нь хоёр л үлдсэн шүү дээ. Хоёр л ер нь үлдсэн. Тэгээ одоо манай нэг нь үлдсэн найз маань нөгөө ганц найзтайгаа зүгээр ингээд ир очин харилцсан байдаг. Би болохоор тэр үнтэй харилцаа байсан. За оюутан найз гэвэл за наттай хамт гээд нэг хичээл юу лээ анх яаж найз нөгөө волейбол би өөрөө спортоор амар дуртай. Тэгээд эсэгчдийн аврах шалгаруулах тэмцээн дээр юу яагаад нэг найзтайгаа олж найзлаад тэгэл ер нь даруухан ер нь ийш тийш явъя ч гэдгүү ингэж гэдгүү гэсэн мөртлөө зүгээр хамт ингээ хичээл хийдэг нь амар гоё тухтай. Би ингээ ойлгохгүй байхад манай нөгөө найз маань ойлгоцсон. Тэгээд манай найз маань ойлгохгүй байхад би ойлгоцсон. Нэгнийхээ дутууг нэг хичээлээр нөхөж ингэж явсаар байгаад тэгээд сүулдээ яг хуу ихэндээ жоохон ингээ нэгнийхээ занг ойлгохгүй байжсэн сүулдээ ингээ хамт байгаа л эхлэнгүүд нэгнийхээ занг ойлгочтой болчтой юм байл л шүү дээ. Тэгээд одоо хүртэл яг нэг доор курсээсээ нэг амар сүртэй гэл гадуур ингээ орж гарахгүй тэгсэн мэт хичээл дээр ингээ байгаа л байдаг нэг жимээгүй хүн тийм байгаад байдаг. Нууц шал нэрийг нэлж болох уу? Гийгүүл дээ. Гийгүүл нэ. Тийм гийгүүл нэ. За чи би өөр амар ярьж ах чайгүй олон юм боцсон байсан чинь яг тал дэшээ тарчилж амар ингээ амар дэлгэрүүлж ярьж байгаа болохоор за тэгвэл шууд хинхмээс авчиад сая сүл найз арай. Би найз арай хэрцэн. За ер нь холонгийн хувьд яг хүмүүлийн сэтгүүл зүйн тэнхмийг ер нь яг юу гэж боддог вэ? Хэр хоорондоо юм коллектив гэж боддог вэ? Орж ирээ сонь санагдажсэн ч юм уу тийм зүйл ер нь байгаа юу? Бусад тэнхмийнхаас өөр ч юм уу те? Орж ер нь амар гоё коллективтэй санагцсан. Яг төгсөгч хоорондын ингээд эргэх холбоотой гэл би ингээд төгсөгч тэрэнгүүд энэ хийм энэ юу юм бэ гингүүд манай төгсөгч өнгөд ямар гоё төгсөгчтэйгээ ингээд юм уу гэл тэнгүүд амар хэд бөөндөө цөөхөн тэнгүүд төгсөгчдийн аврах шалгаруулах тэмцээнгүүд төгсөгчд амар бөөнөрөө хурж ирэл би ингээд эргэх холбоо гэд дотор байгаа коллектив тэгснэ ингээд одоо ингээд байгаа нэг 3 багш маань амар гоё тийм дотроо ингээд хүүхдүүдийг амар тулж ярьцдаг амар гоё санагдсан.
би чи ингээд шал өөр юм бодсон байгаа шүү дээ. Угаасаа л нэг 10 жил чин юу одоо хүмүүсийн яриагаалт үнэгдэн шүү дээ. Одоо оюутан болоод өстой багш нар чи чамайг хайн маян өстой ингэхгүй тийхгүй гэж амар бодсон юмсэн чи. Одоо манай гурван багш маань амар ингээд анхаардаг. Тэгээд одоо клуб үе явуул ажиллагааг л за тэгвэл яах ингээ тгий гэл бөөндөө ярилцаад тэгснэ ингээ дагийн багш өөрөө ингээ бөөндөө орж яриад ингээл хамт байдаг ингээд 4-р курсынхнаас сонсч ямар гоё юу юм бэ, коллектив юм бэ гэж 1-р курстэй амар бодож байсан. Тэгээ 2-р курстэй болохоор жоохон хил амтай санагцаа амар ингээ нэг миний ингээ ярьсан яриа ингээ өөр тийшээ доош ингээ хамаагүй ингээ явцсан байгаа нь бас яхааргүй манайх хэлжсэн л дээ жоохон ингээд хил амтай жоохон цөөхөлөө болохоор ер нь ингээд юу яадаг ер нь ярианууд чи ер нь их тархацдаг ер нь чимээгүй л авахгүй бол ер нь чиний нэг ярьсан яриа тэгэл цураатай алга болно шүү гэдэг байсан байхгүй юу. Тэнгүүд бас тийм байсан. Миний ингээд ерөөсөө өөрөө ингээд нууцарч байхдаа за ганцхан хоёр хүнд хэлсэндээ гэд гисэн юм маань бүгдээрээ мэдчих жишээний надаас гадуур яачч мэдсэн юм байгаа нэг тиймэрхүү юмнууд их болсон. Тинхмээрээ тэгвэл яг хийжсэн гоё спорт өдрөлгчүүд юм уу те зугаалга. Ер нь явж ирсэн үү? Би яг movie night тэгснээ юу явж ирсэн? Төгсөгчдийн аврах шалгаруулах тэмцээн. Тэгээ хаврын зугаалганд явж ирсэн. Тэгээд нэг бенто өдөрлөг тиймэрхүү юм. Хамгийн гоё нь ер нь юу байсан бэ? Яаж өнгөрсөн бэ? 1-р курсын төгсөгчдийн аврах шалгаруулах тэмцээн байсан. Би чи ингээд амар өөр спортоор амар хөдөлгөөнтэй ер нь зүгээр сууж чадахгүй. Тэгээ ингээд төгсөгчдийн аврах ангууд өөрөөгөө саксволтонд амар дуртай болохоор за орох байх гэж гал. За орё. Би орлоо гэдэг. Тэгээд орох байх уу гэд төгсөгчдийн аврагтаа орж үзээд за ямар ч ингээ рандомоор ингээл явж байгаа штэ волейболын юм аа гэж сонгодог. Тэнгүүд гээ амар сайн тоглодог хүнтэй болцоо одоо том анар байх гэд тэрний багийн холбогчоор ажиллаж гэж тоглоод тэгснээ сагсан дээр болохоор ингээ манай тэд курсын ихчнэр чи ингээ багтаа юу баггүй бол манад орооч чамаг ингээд гоё тоглодог болохоор ингээд багтаа аммаар байна гэд. Тэгээ өөзөө тэгээ гэж жаал ороод хоёулын дээр сакс хуйлалтан дээр хоёулын дээр нь хүрэл медаль аваад тэгээд волейболын шилдэг эмэгтэй тоглогч болсон. Тэр нь амар гоё байсан. Тэгээд дээрэс нь манай том анарх маань бас нэг юу болсон. Шилдэг эрэгтэй тоглогч маань болсон. Тэгээд бид хоёр чи айгүй гоё happy хамтаа гэл би холбож өгөөл анар ах маань өөрөө ч амар тоглох чадвартай. Тэгээд тоглож моглоо. Тэгээ амар тэр маань ер нь амар гоё байсан. Тэрнээсээ ахуулаад ер нь амар гоё 4-р курсынхаа коллектив үсээд илүү дотн болсон гэх юм уу. Тэгэл манай нөгөө 3-4 курсынх наваа таниал чи нөгөө волейбол тоглодог охин юм штэ тий чи нөгөө сакс тоглодог охин юм штэ тий за чи орон хөөрх юм чи 2 курс хийн ингээл амар тэгэж коллектив өөрийгөө таниулж чадсан штэ тий. За хоёлаа буцаад сургуулийнхаа үйл ажиллагаар. За ер нь бусад найзуудаасаа ч юм уу тий ер нь одоо хүмүүлэгт орж ирээд одоо яг сэтгүүл хүчээд юм уу ерөнхийдөө юу нь илүү гоё даваа талтай санагдсан. Одоо практик айгу түрүүн хэллээ штэ нөгөө багш нар айгу тулж ажилладаг юм уу те. Ер нь тэр талаар юу гэж боддог вэ? Хичээл сургалтын үйл ажиллагаа тэгээд анги танхим те гоё даваа тал нь сургуулийнхаа. За мэдээж угаасаа юу амар тулж харьцдаг юм. Одоо ингээд би чи амар олон хүүхэдтэй амар олуулаа ингээд сууж муудаг гэж бодсон байгаа шүү дээ. Тэнгүүд яг ингээд цөөхөн хүүхэдтэй байх тусмаа тэр хүүхдүүд чинь за энэ чи тэр талаас харч байгаа мэн энэ талаас харч байгаа мэн ингээд цөөхөн байгаа учраас хичээлдээ илүү анхаард юм байлээ. Тэгээс бол би олуулаа байсан бол ард суугаал за энэ чи яхаа тэгсээр агаал дуусна. Тэнгүүд цөөхөн маалангууд за яхаа аргагүй анхаарах хэрэгтэй нэг хүний далд тарих одоо талд ухамсараар ингээд ер нь за ингэ хэрэгтэй тэгэх хэрэгтэй гэд ер нь ойлгочтой. Тэгээд нөгөө тал нь болохоор уян хатан зүйлтэй мэлээ. Одоо ингээд манайх чинь нэг тийм холимог юугаар яваад байгаа штэ. Нэг болохоо цахим нэг бол танхим. Тэр нь айгүй их таалагдж байгаа. Би чи ингээд одоо ингээд ажлын 5 өдрийн 3-т нь хичээл орж байгаа 2-т нь амарч байгаа хэрэг надад амар давуу талтай байгаад байгаа. Ер нь одоо ингээд бусад хүүхдүүдийг харахаар за ядчил шахаа нэг өдөр амардаг ч юм уу тий. Тэнгүүд нөгөө хичээлдээ шахагдаал ингээд байж хахад манайх өглөө эрт ороод нэг 2-3 цаг 2-3 цаг хичээл ороод тараал орой хичээлээ хийх боломжтой. Дээрээс нь цахим гингүүд одоо заавал ингээд тэр өдрөө ингээд завгүй өдрөө ингээд үзэж чадахгүй тасал масал ахуулах гэсэн юм ойлголттой байхгүй. Зүгээр ингээд юу канас руугаа ороод юу яах суртгийн асуултанд хариулаад яах нь айгүй нэг тийм давуу талтай санагдсан. Би тэрийг аасаасчод ямар гоё ингээд амар их боддог байсан. Сургуулиуд яг сургууль дээр ирж лекц сонсдог шүү дээ. За бас
За бидний брэнд болсон нэг тэмцээн алтан үзэг байгаа тий. Аха. Ер нь алтан үзгийн талаар юу гэж боддог? Ер нь оролдож ирсэн үү? Ямар байр шагнал эзэлж байв? Би 1-р курстэй за юу ч мэдэхгүй байгаа шүү дээ. Угаасаа юу ч мэдэхгүй алтан үзэг гэл бөөндөө манайх одоо манай үеэс дээш бүгдээрээ ингээд алтан үзэг багш нар бүгдээрээ алтан үзгээ ирэнгүүт би юус ойлгодгүйсэн. За энийг юу юм болоо гингүүд улсын том хэмжээний наадам Мэснэг ойлгоод тийм үгүй. Тэгвэл би ядаж ингээ ороод нэг ойлголт аваад үзчихвэл гоё яхтаа гэл би нөгөө 4-р курсынхантаа нийлдэг байснаа. Тэгэхээр би ингээд ороод үзчихээ. Тэгвэл та нартай ингээд нийлээд ингээд одоо телевизийн нэвтрүүлгээр ингээд юм хийх гээд харна. Би ингээ ороод зүгээр ингээд яач тэгвэл би та нарыг хий гэсэн болгоныг хийнэ гэд гоё судалгаа орохоор байл орно гингүүд. За чи орчих. Ороод хүрээ дээр гэд. Тэнгүүд ингээд нэвтрүүлгийн яг ингээд гол юу болоод ингээ гол дүүрчих юм одоо ингээд манайх ч нөгөө дээрлэхэлтийн талаар нэг нэвтрүүлэх гэсэн байхгүй. Тэнгүүд би дээрлэхүүлж байгаа хөлт болоод тэр сценарт ороод ороо яваад тэгээд тэр дуунаас айгүй их юм ойлгож байсан нөгөө хүнд одоо ингээ хариулт хэлэхдээ асуултаар буцааж хариулж болохгүй. Тэгснээ одоо ингээд он тоолол за одоо 1-р мөгдөгөр гэдгийг ингэж хүчин тэгэж хүчин гэдэг амар их юм сурсан бас хөрхөн 4-р курсынхнаасаа тэгээд бас ингээд нэвтрүүлгийн ингэж хийн заавал иймтэй зохиол нь ийм байдаг гэдгүүд жоохон тодорхой ойлголт авч орсон. Тэгээд манайхан ороод төгсөгчдийн нэрэмжит цомыг авсан. Вау. 1-р курстээ ороод ирсэн шагналын төсөн юм шүү дээ. Тэнгүүд би одоо бодонгод за ийм явж байгаа хүн чи 4-р курсынд нийлээд алтан үзэгт ороод явж хахад хүн амт ингээ концептлгүй яа гэв. Би байсан бол өөрийнхөө хажуунаас харсан бол би бас амар юм хэлэх байхаа гэж боддгоос. Энэ амар даварцсан охин тийм тэгэж боддог. Тэгээд сая 2-р курстэй болохоор би ашиг хонжооны эрүүл мэнд гээд юу яасан. Нийтлэлээр орсон. Ярилцлагын төрлөөр ингээд бас их ажиллагаатай мэлээ. Хүнтэйгээ очиж уулзаад, ярилцаад, тэгэл тэр хүний хийсэн юмыг ингээд бичгийн хэлбэрт оруулаад явна гэдэг амар хэцүү санагдсан. Яг гоо эхний нэг хэдэн за баг тал семестр хүртлээр би ерөөсөө сэдв болоогүй байсан. Тэгээ сэдв болох гэдэг чинь амар чухал. Тэгээ би яг ямар сэдв авах уу гэж багш хэлээл багш ингэж яжснаа сүулдэ нөгөө юуны талаар дуу эмчийн талаарх мэдээлэлтэй холбоотой нэг юмнуудыг бичиж jaасан. Тэнгүүд ер нь л би сүүлийн нэг 3-4 хоног гээд нойргүй байсан. Тэгэхээр тэрийгэ гой болох гайл дахин уншаад эхнийхээ янзалцсан мөртлөө гээд хүн чинь яг уншихаараа яг ойрж идэггүй штэ. Тэнгүүд жоохон ингээд завсарлаж гаал дахиж уншаал энэ чи ийм үг чинь давтагдсан байна. Одоо байна гэдэг үг чинь амар олноор төгсөгдсөн байна. Одоо энийг ингэж байгаа юм чинь ингэж төгсгөн гэл би шүн баг 2-3 цагийн нойртой 4-5 хоног явсан. Тэгэж гаад тэгээд юу лээ эхний хідэн байр шалгардаг лээ. Эхний 20. Тий эхний 40-д яг ингээд сонгогдсон юм шиг байна. Даги багш дээр сонгогдоод тэгээд цаашаа унсан. Ярилцлага нь яг юуны тухай байсан бэ? Имийн талаар байсан. Одоо ямар имийн зохисгүй хэрэглэн тэр үгүй юу? Үгүй. За яжаар би имийн нэрийг олоод байгаа. Яана нэрийг мартагдсан. За нэг ийм за дуу эмч гээд бүдрээ мэдэн штэ одоо ингээд сошиалаар явдаг. Тэр эмч маань ер нь ингээд 2023 онд илүү. Ингээл энэ нэмийгөө энэ нэм нэгэд бараг 10,000 эс төлжүүлэн за ээжтэй өг аавтай өг үс цагаар усан байсан бол хар болгоно. Тэгснэ ингээд явж чаддгүй хүн алхахдаг болно. Тэгээ ой санамж амар сайжрна гэдэл тийм юм сурчлаадсан байхгүй. Тэгэл эрэгтэйчүүдийн чалах сайжруулна гэд. Тэнгүүд манай нөгөө мөнх очир гэд сошиал гентегч одоо нэмэх 18 одоо эрэгтэйчүүдийн талаар гээд юу яадаг одоо юу гэдэг маркетинг ажиллагаа одоо зардаг тийм хүн маань наа чи ингээ худал юм байна. Ийм юм гэж байхгүй. Ийм гэж ерөөсөө байхгүй гэд шүгэл үлээгээд тэгэж шүгэл үлээгээд ингээд ер нь тэр маргаа маань ер нь амар удаа үргэлжилсэн. 2-3 сар үргэлжилсэн үү. Тэгээд дуу эмч маань би эхлээд мөнх очроос очиж юу мэдээлэл аваад тэгээд дуу эмчтэй очиж уулзсан чи дуу эмч маань гадаад дагаад ерөөсөө сошиал бүх юма хаагаад байхгүй болсон. Тэгээд би ганцхан талын их сурвалжтай би тэр рүүгээ илүү ингээд тэр хүний талд орж байгаа юм шиг миний нийтлэл авсан байгаа шүү дээ. Ер нь нийтлэл чи ингээд тэнцвэртэй явах хэрэгтэй байсан чинь дуу эмчийн ингээд
юу байхгүй, ярилцлага байхгүй. Тэнгүүд миний ингээд нийтлэл би өөрөө ч голоод манай би ингээд ажиллаж байгаа хүмүүстэйг уншуулсан чинь наа чи нэг л их сурвалжтай байна. Наа чи нэг явахгүй. Чи ядаж ингээд дуу юмчин одоо ингээд ярилцлага байсан бол ядаж наа чин тэнцвэртэй. За боли ядаж төрүүлэх юм аа гэхэд ядаж бас хөөрхөн дээшээ гарч ирэх байсан гэдэг үг хэлсэн. Тэгэл ер нь тэр зүйлээс амар ойлгосон зүйл гэвэл мэдээж бичих талдаа амар ойлгосон байгаа. Тэгээд хүнтэй ярилцлагын талаа би ингээ ярилцлага авч байгаа шүү дээ. Ярилцахдаа ер нь амар бэлдэж очвол амар хэрэгтэй юм байлээ. Би очивол за юу ярих вэ гэл нэг хідэн товч нэг 10 асуулт бэлдсэн. Тэгээд яриан дундаас өлгөж авъя гэсэн чинь ерөөсөө би жоохон судалгаагүй явцсан. Амар их юм оруулсан байсан болохоор би сүүлдээ ингээд жоохон нойргүйдэлтэй болоод ингээд зарим юмыг ойлгоогүй ч юм уу те. Дөнгөд ингээд юу рекорд онтрааж аваад аахаа би ингээд тэр бичлэгийг чи ойлгоогүй. Та тэр бичлэгийн талаар надад жоохон яриад өгөөч гэд тэрий талаараа илүү яг яасан. Судалгаа ер нь амар чухал байж орсон. Тэгээд ер нь ингээд ер нь сошиал гэдэг амар юм байна гэдгийг ер нь сайн ойлгосон. Түрүү жил телевизийн нэвтрүүлгээр оролцсон шүү дээ. Тэгээд энэ жил яагаад оролцъё гэж бодоогүй? Яагаад зөвхөн нийтлэлээр оролцсон бэ? Нэвтрүүлгээр ер нь оролцъё гэж бодсон. Ер нь ингээд сошиал контентментуудын төрөлтэй шүү дээ. Нийгмийн рекламаар орё гэж бодсноо. Би ч нөгөө өөрөө ажилтаа яг нэгдүгээр семестртээ шууд ажилтаа болоо явцсан болохоор яг миний чөлөөд одоо бүх юма зориулах цаг маань шууд ажил руу явагдсан. Яг эхний семестр ороод надад ерөөс ямар ч чөлөөт цаг гараагүй гэх юм уу? Яг сайн төвлөрөөгүй юм шиг яг юу хийх вэ санаагаа болоогүй ч гэдэм юм. Тэгэл яг ингэ ажлын хажуугаар нийтлэлээ бичээл за зөвхөн нийтлэлтэй төвлөрөөл явъя гэж бодсон. Дараа жил тэгвэл гоё юугаар оролцъё гэж бодож байна. Дараа жил амар бэлдэж чагаад за ямар тааж нийтлэлээрээ бас хөрхөн ингээд бичих чадвараа сайжруулад орё гэж бодож байгаа. Ер нь нэг амар төрүүлэх албагүй ч гэсэн би ингээд ядаж ингээд юм бичснээрээ юм ойлгоод аваад байна шүү дээ. Тэнгүүд би бичих чадвараа илүү их ингээд сайжруулъя гэд нийтлэлээрээ сэдвээ олоод бичиж гэж бодож байгаа. Тэгээд нэвтрүүлгээр бол ямарчсан ингээд бодож байгаа ямарчсан сценар би ч өөрөө телевизэд ажиллаж байгаа жоохон давуу талтай болохоор яг юу хийх үү, яах вэ зүгээр хөнгөн гоё нэвтрүүлэг эсвэл өөрөө спортод ажиллаж байгаа юм чи спортын талаараа илүү гоё ингээд хөнгөн хөрхөн юм хий гэж бодож байгаа. Тэгээд нийгмийн реклам бас хөрхөн ингээд найзуудаараа нийлээд зүгээр туршиж үзье гэж бодож байгаа гоё. Хөнгөн би амар хүнд юм яах дургу болохоор зүгээр хөнгөө нэг амар гоё аз жаргал өгсөн нэг тийм хөнгөн зүйлсээр орё гэж бодож байгаа. За ер нь саяны алтан үзгээс тэгээд юу сурч авав? Алтан үзгийн хувьд за ямарчсан манай дагийг шүртэл хэлж л байсан. Ямарчсан ингээд 2-3 сарын өмнөөс бэлдээд эхлүүл амар зүгээр. Тэнгүүд би ингээд шууд цаг тулгаал баг сарын өмнөөс бичиж эхлээл гэсэн нөгөөтөө редакторлох гэж бас бөө юм болсон байхгүй юу? Тэнгүүд яг за баг ингээд ер нь яг заавал тулаад зарлагдахаас илүү яг гой сэдв болсон байвал бичээ тэрийгэ редакторлаад яг тулсан үедээ багш мартай үзүүлээд өгүүл амар зүгээр амар сайн ойлгосон. Би бүр тэрийг ингээд тулсан өдөр ингээд хэд хоног ингээд газар солиотой юм шиг 2-3 цагийн нойртой явж байгаа учраас ингээд за би ер нь дараа жил амар ихт бэлтэн за яг ингээд ажилтаа байгаа учраас тийм ихттэй одоо ингээд зарлагдаагүй үед нь бичих чадахгүй ч гэсэн яг зарлагдсан үед нь сэдвээ олоод ингээ бичнэ гэдгийг ойлгосон. Тэгээд ер нь юмд ер нь ингээд алгасахгүй байх хэрэгтэйг ер нь ойлгосон. Чадахгүй ч гэсэн би ингээд нэвтрүүлгээр хийвэл тэр чинь ядчил ингээд ойлголт авж байгаа. Нийгмийн рекламаар авал ийм юм хийх ёстой байсан. Ядчил одоо ингээд үнцэг ийм талтай байна. Энэ талаас авна. За одоо ингээд хүнд сургаал өгөх эсвэл гоё гэгээлэг юм хийвэл ийм байна гэдгийг ойлгодог. Ер нь хүн чинь практик дээр суурилдаг гэдгийг ойлгоод ер нь алгасахгүй хичээнэ гэж дараа жилээс амлсан үг шүү дээ тий. За манай тийм чинь дадлага гэдэг штэ тий. Нэгдүгээр курстэй дадлага миний анзаарснаар бол нэгдүгээр курстэй дадлагын айгүй эрт юм байна гэж би бус тийхмийнхнаас харсан байхгүй юу. За тэгээд эхний дадлага чинь юу вэ? Хамгийн эхний дадлага чинь танилцах дадлага. За нэгдүгээр курстэй байдаг танилцах дадлагаараа дадлага хийсэн газар одоо ажиллаж байгаа штэ тий. Энэ бол айгүй надад айгүй сонирхолтой санагдсан байхгүй юу. Хажуугаар нь ингээд өөрийнхөө мэргэжлийн ажлыг хийж байгаа. Тэгээд яг энэ талаараа яаж явж байгаад одоо тэр газар ажиллахаар болов те гэрээтэй ер нь яаж өөрийг нь сонгож авав? Одоо ер нь ажил нь хэр явагдаж байгаа вэ? За би ингээд зуны турш ерөөсөө танилцах дадлага хийн минь гэж зуны турш ерөөсөө олоогүй байхгүй дадлагдах дадлагжих газараа
Тэгээ ингээд ээжтэй бүр сүлдээ ярилцаад би ээж ингээд яах вэ, ийх вэ, би ингээд ерөөсөө сайтад ажиллах гэхээр нөгөө сайтууд маань ерөөсөө холбогдохгүй. Дээрээс нь би ингээд пэйж мэж утас муц руу залгахаар утас нь холбогдохгүй, эсвэл пэйжтэй хариу өгөхгүй байгаад гэсэн. Тэгээд би ээжтэй ярилцсан чинь за ээжийнх нэг юм таньдаг хүн MNB-д ажилт юм байна. Чи MNB руу явах уу, телевиз гэх юм. Өө ээж наа чи амар том газар юм шүү. Сүрдсэн үү? Амар сүрдэж байгаа юм чи ээж. Наа чи амар том газар юм шүү. Би чадах юм уу? Гэлсэн чи. Зүгээр чи ингээд дадлага хийж байвал гайгүй штэ. Чи ингээд таньдаг хүнтэй болохоор бас ингээд чамайг дагаавлаад аваа явчихна гэд. Тэгээд би MNB-гийн нөгөө залуучдын редакцид шууд юу арч ирсэн. Одоо зүгээр ингээд туслах муслахад ингээд яг жинхэнэ дадлагчигчаар орж эхэлсэн. Тэгэл тэнцээ ингээд залуучуудын редакц болохоор ямар ч мэдээтэй биш зүгээр ингээд нэвтрүүлэг тэгснээ ингээд одоо юу гэдэг хөгжөөний нэвтрүүлэг одоо юу юу лээ мэтгэлцээний нэвтрүүлэг тэгсэн ингээд зүгээр жижигхэн хөрхэн юу лээ World Musician гээд тэр том гээд юмнуудад ажиллаж байсан. Би одоо нэвтрүүлэг талаараа илүү их тэр талд дадлагдсан гэх юм уу. Тэгээ ингээд 21 хугацаатай дадлагдж байгаа хугацаанд одоо юм дээр очиж үзэж байгаа. Би ингээд шууд нэвтрүүлгийг чинь зүгээр нэвтрүүлгээр л ингээд бодсон байгаа штэ. За ингээд хэлчих юм нэгэнгүүд тэрнээсээ бүр өглөө эрт босоод тэрний дууны төвшин тааруулаад тэгснэ тайзаа өглөө нь бэлдэж түнгүүд би ингээд надад бас нэг амар сонирхолтой санагдсан. Энийг ингэж бэлддэг юм уу? Энэ ингээд тайз застаг тусдаа ийм алба байд юм байна. Дууны найруулагч гэж тусдаа энийг алба байд юм байна. Сэтгүүлч гэж тусдаа алба байд юм байна. Найруулагч гэдээсэн яг найруулагч нь юу гэдгийг араас нь харсан. Тэгэл би бүр би ингээ нэвтрүүлгийг тэр чигтээ шүтсэн байхгүй. Ийм олон ажил хүн болгоо ингээ нэвтрүүлгээр дандаа хэлдэг. Энэ одоо дэлгэцэн дээр гарч байгаагаас бусад арын ажилчид баахан хүмүүс байгаа. Тэр бүгдээ баярлалаа гэж хэлдэг шүү дээ. Тэнгүүт би тийш очиж ажиллаж үзсээд сүлдээ төгдрээд сүлдээ очиж ажиллаж үзсээд яг ийм олон гэд хүчин зүйлээс хамааралтай одоо ийм нэвтрүүлэг бүтдэг байх нэ. Нэг жижигхэн гэсэн томч бай хамаагүй ер нь амар их хүний хүч хөдөлмөр амар зарцуулагддаг гэдгийг амар ойлгосон. Одоо ер нь гэрээтэйгээр ажиллаад тэгэхээр удаж байгаа байлээ. Ер нь гэрээ нь хизээд босох бай. За 5 сар болж байна. Одоо миний гэрээ 4 сарын 10-аар дуусна. Тэгээд би одоо MNB спорт сувг ажиллаж байгаа. За энэ нас ажиллаж байгаа түүхэн амар сонирхолтой. Нөгөө ээжийг надад танилцуулсан гэдэг хүн маань ингээд бүх ингээд байгууллага танилцуулсан байхгүй. За манад ийм редакц байдаг, манад ийм байдаг, манад ийм байдаг. Манайх тэдэн оноос ингэж өссөн. Одоо захирал нь гэрэл гээд ийм захирал байгаа. Тэгээд энд ийм байгаа гэж танилцуулаад надад явжсан байхгүй юу. Тэгэхээр ми цаацаа гэж явжсанаа яг спортын хажуугаар өнгөрөхдөө хөөе сайн манай захиралтай мэдэл хөөе сайн уугна. Манад нэг ийм охин байх шүү. Авбал аваарэ гэд хэлэл өнгөрсөн чинь манай уугнах маань хөөе юу охин тэгээл та ороод ирдэ гэж орсон чинь за ийм охин байна. Одоо 2 дугаар курс яах юм бол гэж. Тийм үү. Манайх ер нь хүн авах сонирхолтой байгаа. Чи өөр ахын дүү ямар сонирхолтой байна? Энэ спортод хэр сонирхолтой вэ? Аха би өөрөө спортоор хичээдэг. Спортод амар дуртай гэсэн чинь ингээд чи тэгвэл манад орвол яах вэ? Сонирхол байна уу? Ер нь орё гэвэл орох уу гэх юм. Орё л таахаа надад асуудалгүй шүү дээ. Ер нь орё гэл. Тэгсэн чинь за тэгвэл ах нь оюутан хүн ажиллаж болох нь эхлээд ер нь хууль муулийн судлаадах. Тэгээ чамтай эргээ холбогдъё төхөө мөхөөгээд. Тэгэхээр ми за тэгээд тэр үедээ орно ч гэж бодоогүй. За угаасаа оюутан ажиллуулна гэж юу яах вэ? Зүгээр дадлагаар авч явал орох бах та гэж бодвол надтай угаасаа эргэж холбогдно гэж бодоогүй байхгүй юу? Тэгээд маргааш нэгээд дадлахыг явж исэн чинь нэг дугаар залгаад тэгээд байна уу гэсэн чинь спортын захирал байна. Чи ингээ надтай ирээд уулзах боломжтой юу? Ах нь ингээд хуулийн судлаа ер нь бол оюутан хүн гэрээтэй ажиллаж болд юм байна шүү гэд. Тэгэхээр тийм үү хаа тэгээл та гэд. Тэгээд шууд ороод за ингээл манад ийм байгууллага манай өөрөө ийм байгаа. Манай найруулагчд ийм байгаа. Чи тэгээд ингээд өөрөө хүсвэл шууд гэрээгээ игээд орчиж болно. Ах нь ингээд бүх юм ингээд зохицуулаад өгнө. Чи гол нь ингээд мэдээ зэдээ ингэж ийм тийм монтаж зантаж ижсэн хүн өөгүй хаа би 2 дугаар курс юм. 2 дугаар курс юм чи аргагүй. Гэтэ яг хуу бид нэр бүгдийг зааж өгөөд чамаа ингээд бэлтгээд авнаа чи тийм болохоор асуудалгүй гэд. Тэгээ шууд гэрээгээ игээл шууд дадлахад усаад шууд орж ирсэн. Хадл явдалтай болчтой тийм. Ер нь цаашдаа одоо яа гэж бодож үйлдвэрлэлийн дадлага гэж байгаа шүү дээ. Тэрийг хаана гэж бодож чинь тэндээ их өөр газар их үү?
Одоо миний гэрээ 4 сарын 10 дуусна. Гэхдээ ингээд юм одоо манай спорт цог маань эрэгтэй илүү давмгаа. Би одоо хоёрхан эмэгтэй байна спортод. Тэнгүүд би яг тэнцээ өдөржингөө байдаг яг сэтгүүлчээр ингээд өдөржингөө баахан эрэгтэйчүүдтэй байдаг. Манай нэг ихч маань болохоор ингээд декреттэй зөвхөн хөтлөлтөг яваад өгчдөг болохоор нэг ажил дээр байдаггүй. Тэгээ тийм болохоор ер нь эрэгтэйчүүдтэй давуу талч байна, сул талч байна. Тийм болохоор ингээд за ямар ч зэн энэ байгууллагын одоо эмийн би спорт цугийн ийм гээд мэдээд авчлаа. За ямар ч зэн ийм ажил гэдгийг мэдээд авчлаа. Мэдээ ингэж үстэй юм байна. Нэвтрүүлэг ингэж хийдэм байх, шууд ингэж хийдэм байх гэх бүх ойлголтоос хөрх цөөр аваад авцсан байгаа штэ. Дөнгөд жоохон сөрөг талаа бодоод за сөрөг давуу тал хоёулаа тэнцээд байсан учраас би яг одоо цааш гэрээгээ сунгах уу, ажилдаа үлдэх үү гэдэг талаар эргэлзэж жагаад за юутайч 1 сар завсарлага авч үзье гэж бодож байгаа. Тэгээ яг хүн чинь ингээд юмыг жоохон харьцуулж ээжийг ойлгодсон шүү дээ. Тэнгүүд за би ажилдаа яг ийм байсан юм байна. Ажилгүй одоо ингээд яг яах юм? Яг юу болох юм? За хэрвээ ажилгүй яваад байвал болохоор нөө ажилгүй хэцүү байгаад байвал буцаад одоо гэрээгээ сунгалаад ажиллая гэж бодож байгаа. Тэгээ түрдээ ингээд амраад юу яа гэж бодож байгаа. Түрдээ амраа 1 сард жоохон ажилласаа хөндөрөөд хичээлдээ анхаарай гэж бодож байгаа. Ер нь хичээлээ төгсөх хүртлээр завсарлага авна гэх юм уу? 2 дугаар курсээ гэсэн. 2 дугаар курсээ. Тэгээд үйлдвэрлэлийн дадлага болохоор шууд тооцоолчихъя гэж бодоод байгаа. Би чи одоо энэ чи 5 сар одоо ингээд 4 сарын 10 дараа гингүүд 6 сар шахуу гэдээ ажиллаж байгаа шүү дээ. Энийгээ шууд сургуулаас нөгөөгөө бичгээ аваад тэгээд шууд юу яа гаргуулчих гэж бодож байгаа. Уус энэ чинь би чи үйлдвэрлэлийн дадлага одоо шуудыг үзэж байгаа, нэвтрүүлэг хийж үзэж байгаа, мэдээ бэлтгэж үзэж байгаа. Тэгэл ингээд тийшээ унших бүх юмыг үзэж байгаа болохоор ер нь шууд гаргуулчихъя гэж бодож байгаа. Тэгээ скол өөрийгөө сориод дахиад өөр газар сонирхлоороо өөр газар очиж үздэг юм уу гэж бодож байгаа. Одоо спортоос өөр гэх юм одоо зөвхөн нийгмийн мэдээ зэдээ сайт гэсэн үг тий. Тэгээ сайт ч гэж болно юу ч дахиад өөр телевиз ч байж юм шүү дээ тий. Уртаач өөрийгөө сорж үздэг юм уу? Би өөрийгөө амар тийм сорж үзэх дуртай болохоор. Түрүүн нөгөө нэг яг ажиллаж байгаа хугацаанд айгүй тийм болж өнгөрсөн нэг тийм фейлсэн ч юм уу тийм юмнаас ерөөсөө ярьж харагдсангүй л дээ надад айгүй тийм гоё бүхэл юм гоё юм шиг санагдлаа. Намайг бол дадлага гэж яхад яг гоё гэхээсээ илүү айгүй хүндрэлтэй юмнууд айгүй олон тохиолдсон. Тэгээд ер нь яг тийм болж исэн гоё цаашаа фейлсэн ер нь тийм түүх байгаа юу? Хамгийн амар санагдсан ч юм уу амар загиндаг ч юм уу найруулагч нь тийм байгаа юу? Яа надад энэ бүр амар том алдаа заяа. Би бүр энийг бодохоос ч одоо хүрлээ дээ. За би ингээд угаасаа олон спортын мэдээллээр явж байгаа шүү дээ. Тэнгүүд хоккейн одоо юу 12 болж илүү. Ямар ч сан өсвөрийн ингээд хоккей болж байсан байхгүй юу? Улсын аврах шалгаруулах тэмцээн. Тэгээ тийш очисон чинь ингээд шүүгчдээс очиж ингээд мэдээлэлээ ингээд баталгаажуулах хэрэгтэй хэдий ингээд пэйж дээрээ орсон ч гэсэн тэрийг ингээд яг баталгаатай үсцэх нэг эргэлзээтэй шүү дээ. За одоо 5 баг оролцлоо гэхэд дахиад сүүлд нь гуугаад нэг баг ордог ч юм уу тиймэрхүү тохиолдол байдаг байхгүй юу? Тэгэл би заа гэж очиод шүүгчээс нь ерөнхий шүүгчээс ингээ мэдээлэл авах гэсэн чинь нөө загнаад тэгснэ би ингээ ахаа ийм байгаамаа за эмийн би спорт цугаас явж та ингээ мэдээлэл өгөөч гэх. Пэйж дээр чи хамаг юм байгаа да. Чи пэйж харсан мөхөн ахаа энийг чинь жоохон ингээ яад юм аа лавлаж ингээ асууд юм аа гингүүд лавлах байхгүй. На пэйж дээр чи хамаг юм байгаа. Чи тийш явж юу ячаад пэйжээс хамаг мэдээлэл авчид хурж ирж яриагаа. Гэвэр ингээ амар нэг тийм намайг ингээ дээрээс ингээ дарж байгаа юм шиг ингээ шууд ингээ харьцаж байгаа штеп. Тэнгүүт би ингээ амар эго мэдрэмж аваад за ямар тач ингээ пэйжээс ингээ мэдээлэл аваад тэнгүүт ингээ тэдэн тамирчин ингээ тэрийг нь лавлаж асуугаал нэмээ заавал лавлаж асуух хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгвхгүй бол ингээ би алдчихвал цаашаа очиж дахиад загнуулна. Тэгээ очиод ингээ лавлаж асуусан чи би сая чамайг пэйжээс арчаад иргсэн дээ. Яасан пэйж чинь буруу байна уу? Гэл ингээ би би харцаа зүгээр ингээ лавлаж асуух хэрэгтэй юм аа гэв. Тэгээ ингээ бүтэн тэрдээ ингэж яваал тэгээ яриа авах гэсэн чинь нөгөө сэлгээний ингээд одоо хоккейн сэлгээний ингээд суудлаа байдیں۔ Тийшээ очиод ингээ яриа авч болдгоо би мэддэггүй. Угаасаа ингээд угаасаа мэдээ зэдээ нэг 2 3 удаа яваад үзсэн. Тэгснэ ингээд хүнтэй мөнтэй явж үзсэн болохоор ингээд анх удаа хоккей дээр очиж байгаа байхгүй юу. Тэгэл би очиод сэлгээний суудлаас нь очиод чи ингээд яриа өгөх боломжтой юу ингээд чамаас яриа авах юм аа гэсэн чинь тэгээ яриагаа аваад явсан чинь шууд араас манай продюсер залгаад.
чи улаа ингээд пэйжээсээ ерөнхий мэдээлэл аваад хүмүүстэй ингээд бити ядаргаа болоод байл та. Араас чи шууд татлаа төтлөө ярьж штэ. Чи яагаад тэгээ сэлгээний судлаас нь очиж яриа авцсан тэр чин болдгоо штэ гэ. Би бүр амар загнуулаа. Тэгээ би бүр хаа тийм үү би өстой мэдсэнгүй. Ер нь энэ ах ч наваа загнаад байдаг. Гэсэн чи наваа загнаал сте. Чи ингээ юм маань судалж очичээл тэ ер нь ерөнхий мэдээлэлтэй байл та. Сэтгүүлч юм ээжээ чи ингэж болохгүй тэгэж болохгүй гэл. Тэгэл миний тэр өдөр тэр чигтээ тийрцсэн. Тэгээ би чи ингээд тэр тухайн үедээ жоохон ингээд мэдээгээ бичиж сураагүй. Би мэдээ чинь жоохон хэцүү нэг тийм уул нь ингээ амархан заяа. Гэхдээ ингээ юмыг жоохон уйлдуулна гэдэг хэцүү. За яг хөө энэнд эхний төгс өгүүлбэртэй байна гингүү дараачихта байна гэж болохгүй. Тэгснэ хоёр үг давхцаж болохгүй. Нэг өгүүлбэрийг ингээд хоёр задлуул тэр чинь бас алдаа малдаа лид, сони гэж бүх юм ингээл тусгай явж байгаа штэ. Дүнгүүд би ингээд 2 3 мэдээ авсан. Миний хувьд ингээд нэг мэдээгээ бичих гэж завдаг байсан хүн 2 3 мэдээгүүд амар хэцүү болоо явцсан. За яг хөө эхний 2 мэдээгээ ингээд өстэй үзэн таран гэд гаргаж байгаа зав гаргагчтай ерөнхий редактортай гэж байгаа. Тэгэл яг хамгийн сүүлийн юу үлдэж байгаа. Хоккей үлдэж байгаа. Тэгэл би хоккейн дээр өөрөө тэрсэн болохоор миний яг тэр өдрийг аваа явцсан болохоор нэг бичмээргүй санагдаал. За би ямар энийг бичмээргүй байна гэвэл манай намайг нөгөө хэд маань яг загнана гэж бодоод жинзинээр ийм энэ трэг гэх байх гэж бодоод гүрийгээл ингээ бичээл яаж хаа ингээ өдөржингөө тэрц явцсан болохоор ингээ толгоо өвдсөн. Тэгээ ингээд нөгөөгээд пэйж дээр нэгээ тэр ялсан энэ хожигдсан тэр алтан медаль тэр мөнгөн медаль гэдэг зүйл нь гарсан байсан байхгүй юу. Тэгээ би ингээд тэрийгэ харжгаад ингээ мэдээгээ ингээ бичээд өгсөн чинь би алтан мөнгө хоёрыг ингээ солиоцсон. Ёо тэр бол амар том алдаа штэ. Зүгээр ингээ ил ингээ нүдэн дээр байхад тэгэж гээд сольж бичнэ гэдэг амар том алдаа байхгүй юу. Тэгэл тэрийг ямар тааж ингээ түр өдөртөө өгөөд бүр ингээ эфирээр явуулчихж байгаа нэвтрүүлгээ одоо бүр ингээ зурагтаар мэдээгээр явуулчихж байгаа. Ёо. Тэгэл маргааш өглөө нэгээд гаргагч маань намайг загнаад, продюсер маань намайг загнаад тэгээ би ингээ тэр өдөр чи уйлаад цаашдээ аргагүй штэ. Би бүр ингээ өөрөө тэгж утсандээ гайхаад байгаа байхгүй. Ийм тодорхой юм дээр хулаан чи нэр ингээ бичиж байгаа юм гэдэг өөрийгөө гайхаад яж яг нөгөө толгоо өмөлгөө өвдсөн байсандаа тэгээ битсэн болов ч гэж өөрийгөө бодоод тэгээд астай нөгөө гаргагч маань нөгөө амар загнаалч чистэ ийм малтлаа инглээ тэглээ гэл дараа нэг манах нөгөө нэгд өдөр бол хурал идэг тэгээ миний талаар хэлэлцээд чи ингээд ийм том алдаа гаргаж болохгүй чи эфирээр тоглоод байна гэл миний талаар ингэж хэлэлцээл ийм хүүхэд авлаа би бүр амар загнуулсан инглээ тэглээ ингэсэн тэгсэн гэснэ ингээд ер нь ингээ мэдээгээ бичиж чадахгүй хүүхэд авлаа гэл наваа загнаад тэгсэн ингээд наваг ингээд одоо юу гэмээ за манай сэтгүүлч маань ингээд том ерөнхий редактор байхгүй гэхдээ сэтгүүлч гэдээ бодчих. Сэтгүүлч маань ингээд намайг өмөрөөд та нар ингээд өөрөө ингээд гэрээдээр ингээд сургаж аавна гэснээ ингэж дараа нь хариуцлага нэгч болохгүй штэ. Та нар ингэж болохгүй. За хулаа ахын дүү чи хэддугаар курс хэлээ гэхээр би 2 дугаар курс гэсэн чи гээд 2 дугаар курс гэж штэ. Эдгээр чи ингээд 1 дугаар курсын суурь мэдлэгтэйгээ орж ирээд юу ч мэдээгүй ш орж иж байгаа. Та нар өөрсдөө ингээд арын дааж одоо юугаар аавна гэчээд сургаж аавна гэчээд одоо хариуцлага нэг чинь та нар чи өөрсд чинь асуудал байна гээ. Тэгсэн зарим нь намайг 2 дугаар курсыг мартцсан заяа. Би бол хэлжээс аахгүй ингээд өө чи 2 дугаар курс юм болаа чи жоох юм ээ штэ чи одоо хиттэй юм бэ гэл дөнгөд би ингээд уйлж гаалдгүй гэл хаалаа загнаад гэсэн чинь надаас за гээд ахын дөө 2 дугаар курс юм байна цаашдаа улам сурна за ахыгаа уучлаарай гэл тэр маань айгу гай хөнгөрсөн ёо дөнгөд тэр чи бүр миний амар том алдаа штэ тэгэл тэрнээс хойш бүгдийг ингээд нэгтлаал ингээд амар хашир болсон гэх юм уу тэгэл нэг юм сурч авч байгаа штэ угаасаа алдаанаас за хоёлаа түрүүн спорт өдрөлгөөр шилдэг тоглогч болсон гэсэн шүү дээ тий. Тэр талаараа хизэнээс яг волейбол тоглож эхлэв. Ер нь хизэнээс спортод орж эхэлсэн бэ? 10 жилээр төсөхдөө зэрэгтэй төсдөг штэ хүүхдүүд зэрэг байгаа юу спортын? За би яг анх тоглож эхэлсэн гэвэл ер нь өөрөө хөдөлгөөнтэй яг 4 дугаар ингээд лүү 5 дугаар ангиасаа нөгөө хөл бөмбөг тоглоод эхэлсэн. Яг ингээд манайхаа нөгөө манай сургууль илүү хөл бөмбөгөөрөө илүү явдаг. Ерөөсөө сакс волейбол ер нь бага ангийн хүүхдүүд нэг зааж маадаггүй зөвхөн хөл бөмбөгөөр явуулдаг. Тэгэл би ангийнхантайгаа зүгээр хөл бөмбөг тоглож байгаа юм яасан чи манай ангийн амар хөл бөмбөг тоглолдог охин чи ямар сайн чи миний юугаар тоглоно шүү хамтрагчаар тоглоно шүү чи нааш хойло тэмцээн тамд орё гэл тэгэл хөл бөмбөгөөр ямарсан суур маань эхлээл за хөл бөмбөгөөр нэг сургуулийн 2 жил дараа алт авсан
Тэгээд байж байгаа л яг дунд анги руугаа орж эхлэхэд яг ингээд волейбол заавал ингээд сургуулиуч нь зааж өгнө гэсэн юм байдаг шүү дээ. Тэнгүүд ингээд волейбол сурахгүй амар волейбол тоглож байгаа хүмүүс амар гоё харагдаад за би ингээд волейбол тоглож сурыг гэл хин дээрөөсөө далийн мөрөө явуулаад тэгээд яаж яснаа өөрөө их гүүгээл нөгөө бөмбөд гүйдэн штэ нэг хамгийн анх нэг тоглож байгаа хүмүүс чинь бөмбөд гүүгээл нөгөө тоглож байгаа хүмүүсд ингээд бөмбөгийн нөгөө л тэгэл азар манайх нөгөө волейбол тоглодог. Тэгээ дээрээ ахтай байсан тул да одоо манайх маань бүр ингэ зааж өгсөн юм уу? За одоо ингэж суу. Чи ингэж ав. Чи гараа ингэж байрлуул. Гараа ингэж авдаггүй. Ингэж авна. Тэгээ босож суу. Чи ийшээ гүгээд ингэж ав. Гаргалт нь ийм, цохилт нь ийм гэд бүгдийг зааж өгвөл тэгээд хүн чинь тоглосараагаа сурдаг штэ. Тэгээд би нэг 6 дугаар ангид ер нь тоглол сурсан байсан гэх юм уу? Тэгэл 6 дугаар ангид ингээд тоглол сурсараад өөрөө волейболд амар хайртай болоод тэгээд саксны хувьд гэх юм бол зүгээр гүдэг ямар ч нэг тийм техник байхгүй. Зүгээр ингээ гүүгээл тэгээ ирсэн бөмбөгийг шидэхгүй бол тэгэл байж байдаг. Зүгээр нэг задлалт одоо тэр үед ямар байсан юм болоо. Зүгээр л нэг залдаг байсан баха. Тийм сайн биш. Тэгээ нэг саксандаа нэг амар сүртэй нэг тийм сонирхолтой биш. Волейболдоо илүү хайртай. Тэгээд явж байгаад волейболдоо нэг өдөр шөнөгүй нэг тоглодог хүмүүс байдаг шүү дээ. Би ч нэг ингээ манай дунд ангийн найзууд бөөнөр ингээ волейбол тоглодог. Тэгээ бөөндөө гээл өдөр шөнөж өгөөд волейбол тоглох чинь ингээ нүүр мөр хар бороос амар царайтай хөөхтүүд заяа. Тэр үед чинь нөгөө нүүр аваа бодмод мас тийм байхгүй. Тэнгүүд тэгээ өдөржингөө тоглосон хав хар царайтай. Тэгэл волейболд амар дуртай бүр ингээ бүр тэрнгээрээ өгчдөг. Тэгэл волейбол тоглохгүй бол ингээл байж сууж чаддгүй уулцнаал ингээл волейбол тоглооддаг. Тийм хөөхөд болоод яг хуу карантин гэдэг яг хуу нэг хідэн ингээд тэмцээн уралдаан хасагдаад явсан. Яг 10 дугаар тэгэл яг 10 дугаар ингээд орж эхлээд юу яасан волейболоор би өөр амар дуртай байгаа штэ. Тэгэл өөрөө ингээд явж гал техник мехникийн сурцсан давталгаа ин өөрөө хөргөн сурцсан байжгаад манай ангийн нэг клубт явдаг амар волейболоор сайн тоглодог хүмүүс байсан байхгүй юу. За тэр хүүхд маань ингээд амар сайн тоглодог. Тэгээ би ингээд клубт явдаг хүүхдээ юугаач арсалтахаа гэж одоо нэг амар сүртэй тэг чи ингээд ахлагчаа аав мав гэл ингээд чи давталгаа орё гэснэ. Би холбогчоор явсан ч ахав гэснэ. Үгүй хоёлаа давтлагчоор явъя. Тэгээд нэг хүүхдийг волейболоор холбогчоор сурах чигээд тэгсэн чинь ингээд бас амар санаатай охин. Би бас ингээд амар мэддэг байсан. Манай ингээд бөөнөр хэлдэг байсан. Амар санаатай гэд. Дүнгүүд намайг давтлагчоор үлдээснэ. Хамгийн сайн найзаагаа холбогчоор бэлтгээд тэг ингээд тэмцээн уралдаан бодонгод одоо волейболын сургуулийн авраг болно шүү дээ. Дүнгүүд намайг юусоо давталдаг байсан. Ингээд өөрөө л ингээд давтална, өөрөө л ингээд явуулна. Би ихэндээ ингээд гайхал бүр ингээ холбогчтой чи ингээд наашаа өгдөг юм би ингээд довтлээ да өнгөд над руу ингээд далийн мөрөө сарай өгдөг ч юм уу те тэгэж ажиснаа гинт миний шар өдлөө бол би ингээд тоглохгүй юуг намайг ингэж гаргахгүй байх чи намайг албаар дараад байгаа нуус мэдгэж байгаа штэ намайг ингээд дараад байгаа мэгч би одоо тоглож яах юм бэлээ гэж бодоод тэгээд тэр чигтээ ингээд за яах вэ гээ өөрөө дуртай болохоор за яах вэ гэж бодожгаад 11 шигшээ дээр намайг ингээд тоглодог гэгээд 12 хүүхэд шигшигдэж сургуулийн одоо аврагд ороод тэгээ ингээд орсон чинь ингээд яа тэр нь одоо миний хувьд хар бараанд орсон ч юу яагаад одоо ингээд волейболын бэлтгэл хийн штэ дүүргийн аврагд орохын тулд ингээд волейболын ингээд бэлтгэл хийж байхдаа намайг ерөөсө талбад гаргадаггүйсэн. Ерөөсө гараа нь тавьдаггүй. Тэгээ бусад хүүхдүүд сэлгээж гисэн ингээд бусад хүүхдүүдийг ингээд суулгаад байгаад байгаа штэ сэлгээл байгаа штэ. Намайг ерөөсө гаргадаггүй. Тэгэл би бүр ингээл нүдэндээ дүүрэн нулимстай гэж байж байгаа л би гардаг ч юм уу гэж бодсон. Яхаа аргагүй дуртай болохоор дүүрэгт орж үзмээр санагдаад ямар хүүхдүүд байгааг мэдэхгүй штэ. Тэнгүүд би өөрөө дүүрэгт ормоор санагдал. Тэгэл гүрийж гал за сэлгээж гисэн би зүгээр л ингээд орж үзье гэж бодоод тэгэл тэр амар өдрүүдийг давсаа нэг хүүхдүүд араар яал би ингээд нэг юунасаа бэлтгэлээсээ чөлөө аваад чи бэлтгэл чөлөө авах юм гээд тийм юм гэснэ за гэснэ араас наа чи угаасаа талбад гардаг юм чи надад орч юу ихэвдээ гэл амар үг мөг хайдаг. Тэнгүүд ингээл яг ингээд за дүүргийн бүсээсээ бид нар угаасаа гарчиж байгаа. Бүстэй заяа. Манайх ингээд гараанд исэн хүүхдүүд маань бүгдээрээ алдаад яг ингээд сэлгээний яг үндсэн 5 тоглогчтэй. Тэгээд сэлгээний яг ар хамгаалагч гэдээ байх хэрэгтэй байхгүй юу? Тэр хүүхдүүдийг ингээд сэлгээ яваадсан чинь ерөөс тэр хүүхдүүд маань алдаад хамаг оног аваадсан байхгүй юу? Тэгэл багш харж байсаа. Хуулаа гар гээл гараа. Тэгэл би ингээд ямар ч нөгөөгөө юу алдахгүй одоо ингээд цохилт мохилт алдахгүй падааж алдахгүй тэгснээ бүх ингээд цохилтыг навж маавал араа хамир сайн хамгаалаадсэн чинь тэгэл шууд гарааны 6 гарч игдэл.
Тэгэл яг хоо тэр үед нэг хүүхдүүд юм ярих байгаа штэ ингээд за ингэсэн чи яг дүүрэг дээр орчихсон чи би бас л тэлэх байх гэж бодсон байхгүй юу. Тэгээ би ингээд хажуугаар нь өөр тэмцээнд орохгүй яасан чинь багш чи заавал ирээ гэж болдог. Тэгэхээр би чи яг ингээд хансан мэдрэмж авч байгаа штэ. Яг намайг ингээд голж байгаа штэ. Энэ юу ч чадахгүй энийг яах гэж авсан багш хүртэл нэг тийм бодолтой наваас талбад гаргаагүй байх чи ирээ чи ирэхгүй болохгүй ингээд. Тэгэл наваа гэрсэн чи шууд за хол талбайд нааш гараад ир гэл. Тэгээл ингээд би ингээ ёо тэр өр хөвгтөд чи амар тоглодог заяа. Тэгээ одоо өнөр чи амар тоглодог хөвгтөд байгаа штэ. Тэнгүү тэд нартэй ингээ үзээд манайх яг уу юун дээрээ нуглаан зүрлэг дээрээ хожигдоод хөрөл дээр буусан юм. Тэгээ хөрлийн төлөв тоглолтын дээр гэл үзэлцээл гээл. Би яж ар хамгаалагч бүх товтлогоо ингээд над дээр ирээд тэгээл өстө сандарч өгөх шахам тэгээд тэр товтлогоо бүгдийг ингээд аваад Тэнгүүт яг ингээд тэр яг тоглолтоосон гууд яг манайхан хэлжээс ахгүй. Холаа чи бүр амар гоё. Чи бүр чамааг байсан тулдаа л манайхан хожлоо. Чи амар гээл багш орж ирснэ. Ингээд орснэ. Хулан сайн. Амар сайн. Гэлүү би бүр тэнгүүт ингээ амар уйлжсэн шүү. Йоо би ингээд амар ингээ дутуу үнэлэгдээл ингээ явж байгаа юм чи ингээд яг тэр өнгөөр ингээл өөрийгөө харуулчихж байгаа штэ. Би ингээд волейболоор ингэж тоглож чаддгаа. За тийм гоц бишээ. Гэтэ би ингээд бусад хүүхдүүдийг бодвол илүү сайн гэдгийг амар харуулахыг хүсээд яг тэр үед маань ингээд сэтгэл амар хангалуун гарч ирсэн. Өөрийгөө бодлого мэдрэмж айгуу гоё штэ тий. Тэгээд зэргийн хувьд ингэсэн. Эхлээд ерөн сагснаасаа ярил заяа 10 дахь ангид бас сургууль шигшээд ороод яг ингээд би өөрөө ингээд анх ерөөсөө сагс тоглодоггүй. Тэгээ зүгээр ингээд гүйдэг амар сайн гүйдэг байхгүй юу би. Тэгээ гүйдэг юун дээр намайг хамгаалагчаар ингээд багш атсан. За чи ингээд хамгаалал явна ингээд хамгаална шүү гэл хүүхдүүдээр ярьж байгаа миг ингээд хамгаалаад айгуу сайн хамгаалагчаар яваад тэр чигтээ ингээд хоёр алхамд явал тэр чигтээ сагсандаа дурлаад тэгээ би чинь нөгөө 11 дугаар ангид нөгөө дарагдсан. За яг хоо энэ тэмцээнээс яаж гад дарагдаа явж яснаа. За яг хоо дуртай болохоор үлдээд байгаа штэ. Тэнгүүд хажуугаар ингээд сагсаа нүдэл гээ явж яснаа 12 тоо жинхнээсээ бас намайг дараад идэг байхгүй юу волейболоор ерөөсөө товтлуулахгүй. Тэгээ ирснээ юу лээ ингээд найздаа ингээ хулан битээ товтлуулаа. Зөвхөн надад өг гэдэг яриаг нь би ингээд сонсцоо өөрөө бүр ингээд хэлээд тэнгүүд би ингээд за ингэх байсан юм уу те гэж бодоод шууд тэр чигтээ волейболоо хаяад юу сагс руу орж исэн. Сагсандаа тэгээ би бүр амар дурлж исэн гэх юм уу. Тэгэл 12 дугаар ангидаа шилдэг тоглогч болж исэн сагсаар. Тэгэл ерөн сагсандаа амар дурлж эхлээл волейболоо ер нь хайсан гэх юм уу. Тэгээд зэргийн хувьд гэвэл ер нь хүүхдүүд чинь ингээд өөрийнхөө юуг ингээд бүрэлдүүлээд өгдөө штэ. Ийм авсаа тийм тэмцээнд орж исэн гэдэг. Тийм тэмцээнд орж исэн дүүргээс тийм аврагтай хэрвээ ус мус нийслэлд орсон бол тиймэрхүү юмнаа бичээд тэгээ би ингээд яг бүрдүүлж өгч яснаа. Манай нэг хуучин сургууль болон манай нөгөө ангийн бас хүүхдүүд байгаа штэ. Тэнгүүд тэр хүүхдүүд маань ингээд ерөөс тоглодгүй заяа. За яг волейбол тоглодгүй хүүхдүүд маань волейболын зэрэг авч байгаа штэ. Бас сагсны ингээд зэрэг хөцөлтөөд хүүхдүүдийн ингээд авсан юмнуудыг ингээд чи над руу энийг явуулаач ингэж тэгээч гэд тэнгүүт би ингээд гинэт бодож эхэлж байгаа юм чаа. Гэт тоглодгүй хүүхэд ингээд юм бүрдүүлээд аваа зүгээр ингээд сургуулийн нэг ганц хоёр медалаар ингээд зэрэг аваад байгаа юм чинь миний энэ бүр арай л нэг тийм үнцэнэг болоод байгаа юм байна. Тэгээ би ингээд юу зэрэг авахгүй гэд бүр ингээд яг ингээд шар хөдөлцөн би бүр ингээд за би ингээд авахгүй гэд агаа магаа хөдөлтөд чи зэрэг аваач юм өөгүй би юм үнцэнэгөө болцсон юм яах гэж авах юм гэд би ерөөсөө хөдөлтөөгүй аваагүй тэгээ одоо зэрэггүй. Уг нь нөгөө нэг их сургууль ч юм орвол ер нь зэргийн нэг тийм юутай байхад зүгээр гэж ер нь бодоогүй ерөөсөө. Ер нь зүгээр гэж боддог байсан. Гэхдээ би ингээд тэр бодлоо дагаал хөвсөн юм ба штэ тий. Нөгөө ер нь шартаа өгөхөд тэгсэн ингээд амар шартаа тэгээ өөрийгөө жоохон дүүлгээд байгаа штэ. За тэгээд чаддгүй хүмүүс ингээд зэрэг аваад байгаа юм чинь би чаддаггүй гэж ороод яг өөрийнхөө уур чадварыг л харуулж л та. Би үнэхээр тэр хүмүүсээс муу байвал тэгэл тэрэл үдтэй. Хэрвээ ингээд сайн байвал ингээд зэрэгтэй зэрэггүй зүгээр өөрийнхөө тоглолтоор баталж харуулъя гэд тэгээ орж исэн их сургууль та. Их гоё болцдоггүй шүү. За өөр хобби байгаа юу? Өөр хобби гэвэл нэг дуулдаггүй гэтээ дуулах дуртай. Тэгээ би шүлэг унших дуртай. Ер нь 11 дугаар ангиа төгсчөөд тэр зундаа яг шүлгийн дуртайгаа амар мэдэрч эхэлсэн. Тэгээ шүлэг сонсонгууд гэл сэтгэлийн утас хүндэн гэж ярьдэн штэ. Тэнгүүд за ингээд би шүлэг уншиж сурыг ямар ч шүлэг сурыг ямар ч чадахгүй ч гэсэн гэж бодоод нэг шүлэг цээжлээд ер нь тэр чигтээ ингээл тэрэндээ ороод явж ирсэн. Тэгээ 12 дугаар ангийн нөгөө
юу лээ? Хүрэл тулга чинь юу чинь орон жиргээ. Юу лээ? Тийм хаа юу лээ? Хүрэл тулга би сайн мэдгүй. Тий, хүрэл тулгад орж үзьгээд өөрийн бэлдсэн шүлгээ ингээд тэр нь шүлэг уншдаг тэмцээн гэсэн үг. Шүлэг уншдаг. Шүлэг уншдаг. За шүлэг зохиодог тэмцээнд орё гэснээ. Гэт би нөгөө зохиох гэхээр ингээд амар сандраа за юу зохиоч юм бэлээ хүүхдүүд чинь хэрж байгаа юм бэлээ. Тэгээд би яг уншийн уран жиргээгээр орё гэд тэгээ сургуулийнхаа уран жиргээд ороод шүлэг уншаад яг тэргүүн байрыг авч ирсэн. Тэгэл тэрнээс хойш за би ингээд уншдсан юм байна. Манай найзууд ингээд хэлчихсэн аахгүй. Би ингээд ямар уншдаг ингэнгүүт найзын шүлэг уншдаг болохоор мэдэхгүй байна. Чи ихтэй энэ хүүхдүүдээс зөвлөгөө авчиж ингэж тэгчих гээл тэнгүүд би жоохон өөрийгөө дутуу үлдээд байгаа штэ би ингэ шүлэг уншиж чадахгүй юм байна би ордог ч юм уу орохгүй ч юм уу гэж бодож байсан тэргүүн байр ороод ирэнгүүт би ямар ч чадах юм байна гэхдээ ингээд ер нь өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг яагаад тэгээд тэрнээс хойш 12 дугаар ангидаа шүлэг уншаал тэрнээс хойш шүлэг уншаагүй явж ин да тэгээд ер нь уран жиргээд орё гэж боддог тэр нөгөө хүрэл тулга гэсэн штэ тэр тэмцээндээ ямар шүлэг уншсан бэ зохиолч сандаггүй би бол амар зохиолч ингэж чэйжлээд ингэж байдаг. Тэгээ энэ жилийн шинийн нэгний нар гээд амар зүрхэнд гэдэг нэг аав өнгөрсөн хүний тухай дээрээс нь ингээд цагаан сар болох тийм шүлэг шүү дээ. Өөрөө сонсдог гэхээр ер нь бичиж оролдож байсан ер нь бичдэг үү? Бичсэн шүлэг байгаа юу? Дунд ангита нэг хүүхдүүд чинь нэг дунд ангита нэг дурлалтай штий. Яг тэр дундаа би нэг өөр нэг бичих сонирхолтой юм шиг байгаа одоо тохны ингээд юу яадаг. Ингээд дурлж байгаадаа тэр хүндээ зориулаад захиа бичдэг. Тэгснээ ингээд шүлэг зохиодог. Ер нь дунд ангита ер нь дурлчаад амар их шүлэг бичижсэн санагдаж байна. Тэгээд нэг ахлагаа ангиасаа ер нь ингээд хичээл мичээл инээ тэрэ гэж байгаа болцсон. Дунд ангитай бол ер нь за их орон гээд нэг шүлэг зохиоё. За ийм гээд нэг шүлэг зохиоё. Ингээд тгийгээд шүлэг зохиоё. Нэр мартснаас би чинь бага ангитай нэрээ шүлэг зохиож гоод насаг дөрж нэрэмжит тэмдэг авч ирсэн юм байна. Тэгэл дунд ангита зүгээр ингээд нэг тэмцээн уралдаанд орохгүй өөргөө тэгэж уншдаг гэж бодохгүй дандаа ингээд уран жиргээ хүрэл тулган болгыг ингээд алгасдаг. Зүгээр л нэг хоббигоор нэг бичдэг байсан юм байна. Одоо бол ерөөс өвчихгүй байгаа. За магадгүй ер нь одоо хоёулын ярилцлагын цаг ер нь өгч гин тодорхой хэмжээнд ер нь өөрийг нь яриулсан байх гэж би бодож байна. Ер нь тэгж чадсан байлаа. Чадсан. За тэгээд миний магадгүй дуртаагүйч байд юм уу те? Ярихыг хүссэн зүйл байсан болов. За ер нь үерхлийн талаар байсан болов? Одоо ер нь үерхлийн харьцаанд байгаа шүү дээ. Ер нь хэр удаж байгаа вэ? Одоо нэг 3 сар болж байна. Ер нь хүний таних нэг 3 сар хугацаа гэдэг шүү дээ. Басгүй удсан байна шүү дээ, тий. Бүр 3 сар гэдэг чинь бас хөөрхөн. Ах уу, дүү юу, чицөө юу ямар хүн бэ? Надаас 4-өөр ах нэг ивэл гэж яригддаг хүн. Гэтэ тэр хүний талаар ярих юм бол ер нь яагаад анх татагдсан бэ гэвэл ер нь зан характераар нь илүү дүгнэж татагдсан. Ер нь ямар хүний яг юуг нь харж эрэгтэй хүнээс юуг нь хардаг вэ? Ер нь бол би ингээд гаднах үзэмжээс за яг хүн чинь ингээд тодорхой хэмжээнд харна. Гэхдээ миний гаднах үзэмж болохоор 40% нь хардаг. За ямар хувцалтай нэг хийн хизээж нэг халтар нэг юу хувцсан хүмүүсээ яг хавт нэг хипхоп фокус амар сонио хувцалтай тийм юм сонирхдаггүй. Тэгснээ ингээд за яг ингээд хувцалт нь яг өөртөө зөгцсөн ингээд цэвэрхэн хувцалтыг байвал болоо. Тэгээд царай зүсийн юм гэвэл нүдэнд дуулаахан байвал олно. Тэрнээс амар хөдөн царайтай юм байна гэж сонирхгүй. Тэгээд яг 60% даа гэвэл цэвэр нөгөөгөө зан характерыг хардаг. Ер нь би ер нь одоо үеиг өмнөх дурлалуудаа ингээ хараад хахад ер нь ингээ зан характер эхлээд ингээ хүний чинь царайгаараа ингээ ер нь мэдээж дурлах нь тодорхой штэ. Энэстэй амар хөөрх юм байна гэснэ. Ер нь зан нь муухай байгаад байнгут би за боли энэ амар сонин зантай байна гэл найзуудаа үгүй наа чи миний зан таалагдаагүй наадах чи би ингэж шаачдахгүй байна бид хоёр удахгүй салнаа гэл тэгээ ер нь болдог байсан одоогийн найзлуудаа болохоор ер нь зан характер нь амар хөөргөн санагдаад ер нь амар хүмүүжлтэй тэгэл ер нь хөгжилтэй хүн чинь амар дуралтай штэ ер нь хөгжилтэй тэгснэ амар хүмүүжлтэй тэгснэ ингээл ер нь ингээд хүн амьттай харьцах тал дээр амар хөөрхөн санагдсан учраас би ингээд за яг уу үзэлцээ харьцаад үзье гэл харьцаж үзсэн чинь яг шалгалтанд дэвсэн юм аа тэгээд дүүрсэн ер нь 3 сарын хугацаа ч юм басгүй бага хугацаа биш штэ тий тэгэхээр ер нь та хоёрыг энэ 3 сарын хугацаанд одоо харилцаатай холбоотой байлгахад үерхэд ер нь яг юу одоо тусалсан гэж бодож нэг ойлгодог ч юм уу буулт идэг уучлдаг тийм зүйл байгаа юу? Ер нь
За яг бусад залуусын жишгээр бол манай хүн арай нэг тийм өөр зөөлөн хүн баггүй юу? Ингээд ер нь юмсыг ойлгодог. Тэгээд бид хоёрын харилцааг одоо юу удаан авсан бэ гэвэл юу яадаг? Манай хүн илүү их ярилцдаг. Би ингээл угаас эмэгтэй хүн чинь жижиг сажиг юм дээр ингээл гомдох нь тодорхой штэ. Дөнгөд за хоёлаа ярилцъя. Би энэ дээр ингээ алдсан байна. Миний буруу уучлаарай гэл өөдөөс ингээ тайлбар тавихаасаа илүү гээд уушлахгүйгаал за би энэ дээр алдсан байна. Би энэ дээр цаашаа анхаарыг. Би дахиж энэ дээр алдахгүй. Гуйж ин хоёлаа ингээ ингээ тгий гэл амар их ярилцдаг. Тэгээд яг 2 сарын хугацаанд ингээ яг жинхэнэ ингээд үерхлийн хувьд ингээд зүгээр л нэг хөөрхөн ингээд үерхлээ явагддаг шүү дээ. Яг 3 дахь сараасаа ороод их хэлэнгүүд жоохон ингээд хүн одоо би бодох нэг хүн амтны хар цагаан хил аманд орооцолцсон уу эсвэл жинхэнэ сорилго явж байгаа юу үгүй мэдгүй нэгсэн нэг жижиг юм дээр бит хоёр жоохон ингээд асуудал гараад би өөрөө тэрэндээ гомдоод нэг хэсэг муудалцаа. Тийм үе байдаг шүү дээ. Нөгөө нэг амьдрал хэлчихтэй балсаар биш гэдэг үг байдаг шүү дээ. Ер нь бол одоо яг нэгнийхээ жоохон зам чанаруудын энэ тэгдэм байх ингэдэм юм ойлгоод ер нь жижиг сажиг асуудлууд гарч ирдэг байх гэж бодож байна. За ингээд хоёулаа ер нь ярилцлага дуусгая гэж бодож байна. Хамгийн эхлээд хэлсэнчлэн 10-аас 20 жилийн дараа ч юм уу те магадгүй өөрийгөө дахиад нэг сонсохдоо хулаа өөрийгөө ийм хүн байсан юм байна гэд бас мэдэж авна. Тэгээ ийм байсан юм байна гэд бодно гэж бодож ярилцлага эхлүүлсэн. Тэгвэл яг магадгүй 10 жилийн дараа хулаа энийг сонсч ивэл өөртөө андаж ер нь юу гэж хэлмээр байна. За 10 жилийн өмнөх хуланчин үнэхээр ирээдүг амар гоёор төсөлж байгаа шүү. Тэгээ би ингээд одоо байгаагаас илүү ирээдүйд гэрэлтэн гэдэгтээ итгэлтэй байгаа учраас одоогийн 10 жилийн дараах хуланчин амар гоё гэрэлтсэн байгаа хаа. Тэгээд өөрийнхөө бас бүх бодсон бүх зүйлүүдээ хийцэн бах. За хийгээгүй байсан ч болоо. Зүгээрээ чи энээсээ илүү бас ирээдүгээ бодож чаддаг хүн учраас өөр гоё юмнууд төсөөлөөд тэрийгээ дүүцэлдүүлээд гоё амьдарч байгаа гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа. За энэ удаагийн манай Ток подкастын 3 дугаар сизний дугаарыг нүрээд өндөрлж байна. Хамт байсан сонсогчдоо баярлалаа. Суланд амжилт хүсье. Баярлалаа баяртай.